сайн байна уу? Манайхан Америкт подкастын шинэ дугаар эхэлж байна. Америкчууд хэлэгчээс сонголтоо аль хэдийн хийсэн. За сонгуулийн дүн хараахан эцлээгүй дүнг нэгтгэж байгаа энэ мөчид Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийд даяараа сонгуулийн дүнг чих тавин хүлээж байгаа. Тэгэхээр манайхан Америкт подкаст энэ удаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг хөндөж аль нэг талыг барьж талцалгүй зүгээр ажиллагчийн байр сууриас сонсогчдод мэдээлэх зорилгоор энэ удаагийн дугаараа эхлүүлж байна. За ингээд энэ удаагийн дугаарт маань оролцож байгаа зочид байгаа. Тэгэхээр зочид маань өөрсдийгөө танилцуулан за бас хаанаас холбогдож байгаа вэ гэдгийг бас хэлээрэй. За ингээд борчлоо хичээс эхлэе. За бүгдээрээ сайн байцгаана уу? Би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос холбогдож байна. Энд Northwestern их сургуульд ажилладаг. Оюун гэрлэгч. Сайн байна уу? Би Сиэтлээс холбогдож байна. Сэтгүүл зүйн судлаач мэргэжилтэй. За Бэги өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу. Намайг Дэлгэр Жаргал гэдэг. Би одоо Нью-Йоркийн их сургууль докторийн дараах судлаачаар ажилладаг. Гэхдээ одоогоор бол Юта мужтай Юта мужаас холбогдож байна. За хөтлөгч миний би Оклахома мужийн Тулсаас холбогдож байгаа. За бас сэтгүүлч мэргэжилтэй. За ийм одоо дөрөмсгүүчүүд бид өнөөдөр ярилцсанаа. Тэгээ та нар сонссон бол манайхаас өөрийгөө их товчхон танилцуулж байна. Ер нь бол бүгдээрээ яг энэ Америкт боловсрал эзэмшсэн. Тэгээ салбартаас ажлын туршлага хоригдлуулсан ийм судлаач, эрдэмтэн, сэтгүүлч ийм хүмүүс байгаа. За ялангуяа манай Дэлгэр Жаргалын хувьд бол өнөөдрийн сэдвтэ их ойрхон улс төр судлаач гэдгээр бас онцлогтой байгаа. Тэгээд за энэ удаагийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуул их онцлогтой явагдаж байгаа. Ялангуяа энэ цар тахалтай холбоотойгоор тийм ээ. Ямар одоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад тийм ямар одоо онцлог шинэлэг, шин давуу тал бас ялгаатай тал харагдж байна гэдгээр бүгдээрээ яриагаа эхлүүлье. Энэ удаагийн сонгуул бол нэлээд олон шинж тэмдгээр илэрхий ялгаатай санагдаж байгаа миний хувьд. Тэгээд энэ болохоор 2016 оны сонгуулиар айгүйх бодлонтой болсон. Ялангуяа сошиал медиа дээр одоо хурамч ташаа мэдээлэл тарсан гадаадын тухайлбал Оросын нөлөө орж одоо Хиллари Клинтон ялах гэж popular vote-оо алдаад одоогийн ерөнхийлөгч сонгогдсон гэдэргээ тий 2016 оны сонгуул бол маш онцлогтой болж ирсэн. Гэтэл энэ удаагийнх бол бүр цар тахлын үед болж байгаагаа холбоотойгоор бүх илүү онцлог. Тэгээд хамгийн ялгаатай харагдаж байгаа юм нь болохоор өмнө Америкийн нэгдсэн улсад амьдраад нэлээд олон сонгуулийг харж байхад яг одоогийнх шиг юм төгшүүртэй байгаагүй. Надад бол яг одоо ингээд анзаархад та нар ингээд мэдээ харах юм бол ер нь том хотууд өндөр шилэн барилгуудынхаа доотлын ингээд модоор хаагаал зарим газар ингээд хашаа барьдаг ч юм уу. Тэгээд хэдэн 7 хоногийн өмнөөс ахуулаад Walmart гэх мэт юм дэлгүүрүүдэд бууз зэвсэг зарахгүй ер нь их болгоомжтой байх хэрэгтэй гэдэргээ тэгж болгоомжлол сэрэмжлүүлэг явуулж байгаа нь бас айгүй төгшүүртэй юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд нөгөө талаар энэ удаагийн сонгуулийг өмнөхтэйгээ адилхан тийм бодлонтой явуулахын тулд сошиал медиа компаниуд Facebook, Twitter гэх мэт том компаниуд бол өөрсдийнхөө үйл ажиллагааг бүтэн 4 жилийн турш бараг бэлтгэсэн. Тэгээд тэрний үр дүнд бол бас хурамч ташаа мэдээллийг тараахгүй байх талаар авсан гэр арга хэмжээнд тодорхой хэмжээнд үр дүнд хүрч ийн яг өнөөгийн байдлаар одоо сонгуул хүмүүс хандлаа өгөөд яг аль биесээр сонгуул эхэлснээс хойш энэ хэдхэн хоногийн хугацаанд харахад бол тодорхой үр дүнтэй ажиллаж ийн гэсэн тийм дүгнэлтүүд бас сэвэл мэдээлэлээр бичигдэжээ. Тэр талаараа айгүй онцлогтой. Өөр нэг нь болохоор яг энэ цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн саналаа өгч байгаа тэр араа өөр байгаа. Өмнө нь одоо хүмүүс зүгээр л өөрсдөө очиод санал өгөх цэг дээр ингээд өгдөг байсан бол энэ удаа цар тахлын аюулыг тараахгүй тул ялангуяа энэ арчсан намынхан бол одоо ингээд ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнээс ахуулаад та нар саналаа өрчилж явуулж болно. Одоо мэйлэн баав гэдэг тийм шуудангаар саналаа явуул гэмтэр аль болохоор хүмүүсийг олноор нь цуглуулж өвчин тараахгүй тул аюулгүй арга хэмжээ авсан. Тэгээд энэтэй холбоотойгоор бас нэлээд маргаа өрнөж байна. Тэгээд иймэрхүү байдлыг би нэлээд ялгаатай сонгуул болж байна гэж харж байна. За манай хоёр оролцогчид энэ талаар нэмж хэлэх зүйл байгаа юу? Энэ жилийн сонгуулийн одоо онцлог нь юу байна вэ? Бас хийжсэн сонгуулиудаас юугаараа ялгаатай санагдаж байна? За би зөвхөн мэргэжлийн үднээс харах юм бол сонгуулийн сурталчилгааны ажилд бол маш өөр зүйл харагдсан юу гэвэл урд нь бол сонгуулийн сурталчилгаа дандаа таун холл митинг буюу тийм уулзалтуудаар илүүртэй амждаг. Тэгээд дебетүүд зохиомжлогдсон халз маргаанууд болдог байсан бол энэ жил яг тэр тогтсон тэр журмуудаар явагдаж чадаагүй. Бас энэ юутай холбоотой COVID-19-тай холбоотойгоор зарим зүйлүүд нь явагдаагүй. Тэгээд тэр дундуур нь бас ерөнхийлөгч өөрөө бас өвдөд тусгаарлагдсан байж байгаа. Тэгээд халз маргаан
Тэрнээс гадна хаалцан маргаан дээр бол яг ерөнхийлөгч нар яг өөрсдийнхөө бодлогыг халц тулж ярьдаг байхгүй юу? Гол 3 бодлогыг ярьдаг гэсэн. Эдийн засаг, эрүүл мэнд, healthcare, immigration энэ 3 сэдв бол тогтмол яригддаг. Энэгээр хангалттай өөрсдийнхөө бодлогыг үнэхээр танилцуулж чадаагүй. Тэгээд Трамп бол илүү явж таун хоол митингүүд хийсэн, хаалттай байсан ч гэсэн богино хугацаанд бол аль болохоор их хүнтэй уулзах хичээсэн. Байден бол гол төлөв нөгөө бейсменттэй ороод Zoom-оор онлайнаар хийх тийм чиглэлүүдийг барьсан. Гол одоо Пенсильвани ч юм уу тийм Трамп их очиж байгаа мужууд руу очихыг хичээсэн болохоос их юмнуудаа бол онлайн уулзалтаар бол хийсэн. Тийм сурталчилгааны хувьд нэг тийм ялгаа харагдчихсан. Юуны хувьд бол нийгмийн нөхцөл байдлын хувьд бол хамгийн гол ялгаа нь юу гэхээр Америкт бол нөхцөл бодлын маш их ялгарл явагдаж байгаа юм үед болсон. Нэгдүгürt нь хичнээн бүгд найрамдах нам консерватив нам ч гэсэн их баруун тишээгээ хазаасан, бүгд найрамдах нам либерал нам мөртлөө зүүн чиглэлээр явсан учраас хоёр төлөв явсан учраас хоорондоо маш их урд нь бол хичнээн анхны ерөнхийлөгчд бол хоёулаа юу н одоо төвийн цэг рүү их ойрхон байдаг учраас ерөнхийлөгч нар солигдоход нэг их тийм ялгардаггүй байсан болвол одоо сүүлийн жилүүд бол ерөнхийлөгч нар энэ үзэл бодлын ideology тийм ээ үзэл суртал нь их тийм polarized тууширж байгаа учраас энэ сонгуулийн юмнууд их өөр болж харагдаж байгаа байхгүй. Тэрнээс гадна бас Америкийн хүн амын бүтцэнд маш их өөрчлөлт орж байгаа. Гаднаас ирж байгаа хүмүүс иргэн болоод сонгуульд маш их оролцож эхэлж байгаа тийм ээ. Өөр юуны хайр сүнгтэй, өөр итгэл үнэмшилтэй, шашин шүтлэгтэй хүмүүс сонгуульд их төлхөө орж ирж байгаа. Энэ бас их нөлөөлж байгаа. Энэ өөрөлдөө ялангуяа тэр нөгөө савлдаг сонгогчд гэх тийм ээ swing voters гэдэг тийм ялангуяа Latino voters-ууд их орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд бас Аз сонгогчд маш их орж ирсэн энэ жилийн хувьд бол тэгээд энэ зүйлүүд бас их нөлөөлж байгаа. Үүн дээр нэмээд хэлэхэд бол энэ сонгуулийн нэг онцлог нь маш олон бараг сүүлийн 120 жил Америкийн сонгуульд саналаа өгөхөөр ирж байгаагүйгээрээ олон хүмүүс ирж саналаа өгсөн байгаа. Тэгээ 1900 онд хамгийн сүүлд Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд 73.7% одоо эрсдэлтэй байсан бол энэ жил 66.9 буюу одоо бас маш өндөр сонгуулийн эрсдэлтэйгээр энэ сонгуул явагдсан байгаа. Тэгэд ер нь одоо Америкийг хөгжсөн ардчлалын нэг гэж үзэх юм бол яг одоо үнэхээр хөгжсөн ардчлал мөн үгүй юу гэдэгт одоо маш олон мэтгэлцэн үзэл бодлоод явагдаж байгаа л да. Гэхдээ ер нь 16 оноос өмнө бол одоо Америкийг тогтсон ардчлал гэж судлаачид үздэг. Тэр ардчлалуудад нэг том одоо асуудал нь юу байдаг вэ гэхэлэр нөө сонгуульд хүмүүс оролцох нь айгүй бага байдаг. Хөгжиж байгаа ардчлалууд бол харьцангуй олон хүмүүс ирж саналаа өгдөг. Эрс өндөртэй байдаг бол хөгжсөн ардчлал тэрэн жах асуудалтай байдаг. Тэгвэл Америкийн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул тэр хөгжсөн ардчлалын дунд байдаг тэр бага эрсдэлтэй байх асуудлыг давж гарсан ийм сонгуул болсон. Одоо 160 сая хүн удаагийн сонгуульд саналаа өгсөн гэдээ тэгж байгаа. За тэгээд үүний гол шалтгаан нь бол мэдээж нэгдүгээрт улс төрийн нөхцөл байдал нэлээд хоёр тийшээгээ туйлширсан энэ polarized гэж хэлээд байгаа. Тийм байдалтай байгаа. Тэгээд маш олон хүн энэ сонгуульд оролцох нь одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх одоо дахин давтчихгүй боломж гэж үзсэн байгаа. За хоёрдугаарт нь бол намуудын өөрсдийнх нь сурчлагаа явуулж байгаа байдал, тэр тусмаа арчилсан намын сурчлагаа явуулж байгаа байдал нь бол хүмүүсийг одоо бүртгүүлж одоо урд нь сонгуульд саналаа өгдөггүй байсан хүмүүсийг бүртгүүлэх. За тэр бүртгүүлсэн хүмүүс хэрхэн ирж саналаа өгч болох талаар маш нарийн мэдээллүүдийг сонгуулийн сурчлагаануудад оруулж өгдөг болсон байгаа. Тэгэхээр урд нь сонгуулийн сурчлагааны ихэнх материал юуг ярьдаг байсан бэ гэвэл тухайн нэр дэвшигчийн одоо үзэл баримтлал, бодлогын чиглэл, сонгогдвол юу хийх үү гэдэг тэр талаар ярьдаг байсан бол одоо тэрийг ярина түүн дээр нэмээд та саналаа өгсөн үү, саналаа өгөөгүй болвол бүртгүүлсэн үү, бүртгүүлж амжаагүй бол хаана бүртгүүлж болох вэ, та сонгогчийн хувьд ямар эрх үүрэгтэй гэдэг тэр талаар бас сонгуулийн кампанит ажлууд нэлээд даалгавартай ажлууд хийсэн. Тэгээд сүүлд нь яг бид нар нарийн ярьж болохоо одоо Жоржиа гэх мэт
маш шийдвэрлэх үүрэгтэй мужуудад энэ сонгогчдыг бүртгүүлэх, сонгогчдын эрсцийг нэмэгдүүлэх талаар энэ үйл ажиллагаанууд маш том одоо үр нөлөө гаргасан гэж юу н судлаачид үзэж байгаа. Тийм энэ хоёрыг ярьсан дээр нэг юм тодорхойлоод хэлэхэд нөгөө үзэл бодлын хувьд туйлшрал явж байгаа гэдэг нь болохоор яг одоо бас хүмүүсийн мэдээгээ унших тэр зан үйлтэй холбоотой гэдэг аюул олон жилийн турш судалгаагаар яригадаад байсан байхгүй. Тэгсэн чинь энэ бол бүр яг амар их тод харагдаж байгаа байхгүй. Polarization гэдэг тэр нь болохоор орчин үед нөгөө хүмүүс personalization гэдэг өөртөө дуртай мэдээлэл унших тийм эрхтэй болсон. Урд нь бол бид нар сонголтгүйгээр бүгдээрээ нэг сонир уншаад бүгдээрээ хэдэн бродкастаар одоо телевизэн сувгаар мэдээгээ авдаг байсан бол одоо хүмүүс яг өөрсдийнхөө сонирхолд нийцсэн тийм мэдээлэл уншдаг болсонтой холбоотойгоор жишээлбэл одоо Трампыг дэмжигчид гэхэд Fox News-ыг айгүй уншдаг байл тий. Liberal үзэлтэй осууд одоо New York Times, NPR-ыг сонсдог гэмтэр ингээд тэр ялгуурлал нь бүр айгүй улам язгарсан байна гэдэг саяхан тэр Pew-гийн бас судалгаа гарсан байсан. Тэгээ Wall Street Journal дээр болохоор яг нөгөө сонгол болсон өдөр 100 мянган хүнээс билүүдэд авсан тийм судалгаа танилцуулсан байсан. 110 мянган voters гэдэг санал төгссөн улсуудаас University of Chicago-тай хамтарсан тийм судалгаа гэсэн Fox News, Associated Press-тэй. Тэгээ тэрийг харсан чинь үнэхээр амар гайхалтай байсан. Тэр нь болохоор Трамп болоод Байденыг дэмжиж байгаа улсуудын ялгаа нь гэхэд тий бүр айгүй ялгаатай. Хөдөө амьдарч гэнэ үү, хотод амьдарч гэнэ үү, боловсролын хувьд ямар байна? Арьс өнгөний хувьд ямар байна уу? Орлогын хувьд ямар байна уу? Техникээр айгүй олон чиглэлээр ингээд бүр ялгарсан. Тэр нь бол үнэхээр ялгуурлалтай, ялгаатай харагдаж байгаа. Тэгээд одоо ингээд бид нар яг сонгуулийн үр дүн гараагүй байгаа ч гэсэн зурагтаараа олон вебсайтаар ингээд Америк нутаг дэвсгэрийг бүх мужаар нь хуугаад улаан цэнхэр хоёр өнгөөр хуваагаад харж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэгээд тэр цэнхрээр байгаа либерал ардчлан намыг дэмжигчид гэх чинь дандаа хоцорон газрууд. Тэгээд бидний урд амьдардаг байсан Миссурийн мужид гэхэд жишээлбэл ерөөсөө тэр жижигхэн яг их сургууль байдаг хот төвд нь ганцаараа цэнхэр байгаа байхгүй жишээлбэл. Тэгээд ерөнхийдөө ингээд уулуудыг дагсан тиймэрхүү илүү коллеж дэгритэй ихтэй сургууль төгсөн боловсралтай илүү залуудуу тэгээд эмэгтэйчүүд олдуу тиймэрхүү улсууд Байденыг их дэмжсэн бол одоо улаанаар зурагдсан байгаа тэр эсгүүдийг аваад үзэх юм бол голдуу цагаан эрэгтэйчүүд тэгээд тэр улсууд заавал тийм коллеж дэгри бас авсан хүмүүсийн тоо харьцангуй цөөхөн тэгээд хөдөө орон нутагт амьдардаг тийм Америкууд Трампыг их дэмжиж байгаа. Тийм ялгуурлаг ингээд бас ийм судалгаагаар гаргасан билээ. Тэр нэг айгүй сонирхолтой санагдсан. Яг одоо саналаа өгч байгаа улсуудын яг шийдвэрээ гаргахад нөлөөс нь тийм 5 сэдв байгаа гэдээ гарсан билээ. Энд дээр бидээс хаадах зүг сонирхолтой ч магадгүй. Гэхдээ бас л ямар их сурвалжаас авсан хэм битсэн гэдгийг мэдээж бид нар ялгаж салгаж харах нь мэдээж чухал. Гэхдээ энэ дээр харахад айгүй сонирхолтой санагдсан надад тарсан чинь нэгдүгээр коронавирус те яг цар тахлыг одоо гарсан ерөнхийлөгч яаж хандл хийх вэ? Коронавирус энэ цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хямраад бүр уналтын байдалд орсон байгаа. Тэр асуудлыг яаж шийдэх вэ? Ажилгүй олцсон маш олон хүмүүс байна те 41%-ийн хувьд болохоор тэр цар тахлын асуудал 27% нь болохоор энэтэй холбоотойгоор эдийн засгийн уналт ажилгүйдлийг яаж шийдэх вэ? Дараагийнх нь 9% нь болохоор эрүүл мэндийн асуудал, дараагийнх нь болохоор арьс өнгөний үзэл бодол те тэрнтэй холбоотой асуудлыг яаж зохицуулах вэ? 4% нь болохоор climate change тий дэлхийн дулаар л одоо энэ уур амьсгалын өөрчлөлттэй асуудал, дөрөвдүгээр нь болохоор law enforcement одоо нөгөө цэвэр цагдаагийн хүчний асуудлыг яаж шийдвэрлэх вэ? 3% нь болохоор immigration цагаачлал гэдэг нэг ийм бидэн сэдвэр шийдвэрээ гаргахад нь нөлөөсөн сэдвүүд гэдэг гарсан байлээ. Тэгэхээр номер 1-т нь цар тахал явж штэ тий. Ер нь Америк улс бол энд бол заавал анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоо ч гэсэн энэ тоогоороо тэргүүлсээр л байгаа. Эргээд энэ цар тахлын байдал бас нэлээд нэмэгдэх хандлагатай болчиход байгаа шээ. Тэгэхээр хоёр өрсөлдөгч маань энэ цар тахалтай холбоотой асуудлаар цаашид ямар бодлого арга хэмжээ авч явна гэж амласан бэ? Энэ талаар ярилцъя хэдүүлээ. За тэрийг одоо яг хөтөлбөрдөө яаж тусгасан талаар бол за Байден бол мэдээж энэ дээр бол би шинжлэх ухаан дээр үндэслэн арга хэмжээнүүдийг авнаа гэсэн ерөнхий юм хэлсэн байгаа. Нэг одоо гол одоо яг нэг сонгуулийн сурталчилгаа явагдаж байхад хүмүүсийн сонирхож байсан асуулт юу вэ гэхээр улс даяар хүн болгон гадагшаа гарсанд бол маск зүүх тийм заавал зүүх одоо тийм хууль гаргах уу гэдэг юм уу тийм асуулт байсан. Тэгээ мань хүн болвол эхлээд яг хөө тэрийг нэг хариулахгүй байснаа. Тэгээ сүүлдээ за хэрүү ингээд одоо нөхцөл байдал муудах юм бол улс даяар тийм шаардлага тавьж магадгүй гэсэн тиймэрхүү юмнууд яригдчихэж байгаа. Трампын хувьд цар тахалтай талаар барьж байгаа болгоно миний анзаарснаар эдийн засгаа урд нь тавих цар тахлаас айгаад одоо энэ ардсан намаас мужуудыг удирж байгаа мужийн захирагч нар ялангуяа одоо Иллинойгийн захирагч жишээлбэл байн одоо юугаа мужаа хаагаал ресторан баарнуудаа хаагаад бизнесүүдийг сөхрөлд оруулаад одоо эдийн засгийн хямралд оруулж яах гэдэг тийм бодлого. Тийм учраас баг энэ цар тахлаас баг айх хэрэггүй. Ер нь эдийн засгаа аврахын тулд маск
зөөгч бараг хэрэггүй гэдэг анхандаа бол тэгжсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой зүгээр ингээд Америкийн мужаар хүмүүсээс ингээд сонсоход жишээлбэл цэгийн байгаа тэр хэсэгт гэхэд жишээл бараг марк зөөхгүй байна гэдэг дээр бид нар ууцхад гэж ярьжсэн тий жишээлбэл. Тэгэхээр тэр олгон чинь бас л яг үзэл бодлоосоо хамаарал яг цар тахлаас айх хэрэгтэй юм уу? Үнэхээр эн чинь тийм аюултай өвчин юм уу? Бид нар даваад гарчих ч юм уу? Ер нь зүгээр бизнесээ бодоод заавал маск зөөхгүй тэгээд байж болно гэсэн тийм мессежийг бас өгөөд байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхээр цар тахалч ерөөсөө хүн төрөлхтний урд нь мэдэхгүй өвчж байгаа. SARS-ын зарим шинж тэмдэгт байгаа ч гэсэн. Тэгээ Америкчин SARS, MERS гэдэг avian flu, swine flu гэх олон юм ич даваад гараад ирсэн ард юм баггүй. Бидний амьдрах хугацаанд ч тийм айгүй олон тахлууд гарч ирсэн. Энэ тахлын онцлог нь юу юм гэхээр мутац болоод байдаг та. Вирус нь мутац болоод байдаг та. Тэгээд вакцины нээж чадахгүй байгаа. Хинч ямар ч улс төрч ганц шийдвэр гаргаад ганц маск зөвлөд дарчих тийм өвчин угаасаа биш байхгүй. Яг юу хийж яах гэдгийг хүмүүс харж яаж болох. Тэгээ юу хийж байгаа нь бол харагдчихсан шүү дээ. Юу н бүгд нарт юу консерватив гавнертай газрууд бол хүмүүстэй юу өгöd боломжтой нөгөөд өөрсдөө шийдгээд байсан. Юу харилцсан намын гавнертэй газрууд бол дандаа шатдаун хийсэн, локдаун хийсэн тий. Өчигдөө Америкийн нэг онцлог нь бол федерал хэмжээгээр бүгд маск зүүгзүүлэгчдэг тийм систем биш байхгүй юу. Тэр мужид өөрсдөө ямар хэлтэй гавнерын эрхийн асуудал. Дэлгэр жаргалын хувьд энэ асуултанд хариулах баха. Ер нь Америкийн энэ ерөнхийлөгчийн сонгуул ямар зарчмаар явагддаг юм бэ тий? Ерөнхий ойлголтоо өгөөд тэгээд дээрэс нь энэ жил ер нь хичнээн хүн мэдээлэл авсан уу? Хичнээн хүн шуудангаар тий загтал одоо хэлбэрээр саналаа өгсөн юм бэ. Тэгээд энэ шуудангаар одоо ирүүлсэн загтлын улмаас болж энэ саналын дөнгө нэгтгэх ажлаас нэлийн хойшлогдож удаашрч ах шиг байна тий? Энэ талаар ярив. За Америкийн ерөнхийлөгчийн сонгуул ямар зарчмаар явагддаг гэвэл мэдээ зарчим нь бол ардчилсан зарчим тий хүмүүсээ саналаа аваад олонхын саналыг авсан хүн ерөнхийлөгч болно гэж. Гэхдээ яг нарийн хараад үзэх юм бол яг шууд бус одоо төлөөллийн зарчмаар яваад байгаа. Өөрөөр хэлбэл Монголд бол бид нэр ерөнхийлөгчөө сонгохдоо хүмүүс саналаа өгөөд 50-аас дээш хувь авсан. Тэгээд олонхын санал авсан хүн шууд ерөнхийлөгч болдог тийм ээ. Америкт болохоор хүмүүсийн өгсөн санал нь одоо шууд ерөнхийлөгчийг сонгохдгоо одоо голд нь electoral college буюу одоо монголоор орчуулбал одоо сонгуулийн хороо хороо гэхэд арай биш сонгуулийн одоо коллег гэдэг юм уу тийм байгууллага голт нь 4 жилд нэг удаа уулздаг тийм байгууллага байгаа та. Энэ байгууллага нь болохоор 538 төлөөлөгчтэй тэдэн одоо 50 муж түүн дээр нэмээд Вашингтон DC-гээс төлөөллүүд ирээд саналаа өгөөд тэгээд ерөнхийлөгчөө сонгодог ийм байдалтай байгаа. Муж болгон өөр тооны төлөөлөгчийг энэ байгууллагт явуулах эрхтэй байдаг. Тэр нь юунаас шалтгаалдаг вэ гэхээр тухайн мужийн конгресст хэдэн одоо төлөөлөгч хэдэн төлөөлөгч явуулах эрхтэй вэ гэдгээс шалтгаалдаг. Тэгэхээр Америкийн конгресс чинь дээд танхим, доод танхим, дээд танхимын сенат, доод танхим нь одоо House of Representatives буюу төлөөлөгчдийн одоо танхим гэдээ байгаа шүү дээ тий. Сенатад болохоор муж болгон 2 одоо төлөөлөгч явуулдаг. Тэгэхээр муж болгон автоматар 2 төлөөлөгчийг тэр electoral college буюу сонгуулийн коллеж болох хэрэгтэй. За түүн дээр нэмээд House of Representatives муж болгон хүн амынхаа тооноос шалтгаалаад тодорхой тооны хүмүүсийг явуулдаг. Тэгэхээр Калифорни гэх мэт олон хүнтэй муж болохоор конгресст олон хүн явуулдаг. Тийм учраас тэр electoral college буюу сонгуулийн коллегт олон санал өгөх хэрэгтэй. Жижигхэн мужууд одоо Nebraska ч гэдэг юм уу, Maine ч гэдэг юм уу, тэд нар бол нөгөө цөөхөн төлөөлөгчтэй учраас түүнтэйгээ пропорционал маягаар цөөн санал өгөх эрхтэй байгаад байгаа. Тэгэхээр одоо бид нэр дүн гараагүй ингээд маш анхаарал татж байгаа муж жишээлбэл Pennsylvania муж байна тий. Pennsylvania муж бол 20 төлөөлөгчийг тэр элект одоо сонгуулийн коллегт явуулах эрхтэй 20 санал өгөх эрхтэй гэсэн үг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Pennsylvania мужийг ялсан хүн болвол маш олон эрхтэй болно гэд одоо жишээлбэл мэдээгээр энэ төр гарахтаа одоо 2 та харагтаад байгаа. Нэг нь болохоор за Joe Biden-ы доор 253 санал авлаа. Donald Trump-ын доор 213 саналтай байна гэдээ одоо мэдээгээр гажаа. Тэд нар чи юуг харуулад байгаа вэ гэхлээрэ electoral college-д хэдэн санал авах эрхийг одоо баталгаажуулж авсан байна вэ гэдгийг харуулад байгаа. Дотроо бас их нарийн одоо зарчмуудтай байна л да. 50 муж за дээрэс нэмээд Вашингтон DC-гийн
49 нь болохоор winner take all буюу одоо тухайн мужид үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигч тухайн мужийн бүх одоо төлөөлөгчийн саналыг авна гэсэн тийм зарчим яваад байгаа. Жишээлбэл одоо Аризона байна те. Аризона мужид одоо Жо Байден одоогийн санал тоологдож дуусаагүй байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Жо Байден тэргүүлсэн явж байна. Хэрэг Байден тэрийг одоо 0.1% ялсан байсан ч гэсэн тухайн мужийн 11 санал нь бүгдээрээ Жо Байденых болно гэсэн. Флорида байна те. Бас саналын одоо хоёр нэр дэвшигчийг дэмжиж байгаа хүмүүсийн саналын тоо нэлээд ойролцоо байсан боловч эцээц Дональд Трамп ялсан. Тийм учраас Флорида мужийн 29 одоо төлөөлөгчийн саналыг бүгднгийн Дональд Трамп авна гэж байгаа. Ийм зарчмаар төлөөлөгчийг одоо саналынхаа тоог шийддэггүй хоёр муж нь болохоор Небраска, Мэйн гэд хоёр муж байгаа. Тэд нар болохоор илүү одоо холинг системээр зарим нь пропорционал журмаар зарим нь одоо ялсан хүн бүх саналаа авах тийм журмаар явуулдаг байгаа. За энэ жил санал өгсөн хүмүүсийн тоо гэх юм бол ерөнхийдөө 160 орчим сая хүн саналаа өгсөн. Үүнээс 100 орчим сая хүн нь шуудангаар саналаа явуулсан гэсэн барагцаа баримт байгаа. Тэгэхээр энэ бол одоо урд өмнө байж байгаагүй олон тооны хүмүүс, олон тооны санал шуудангаар ирсэн байгаа. Жишээлбэл Пенсильвани муж гэхэд 2016 онд шуудангаар саналаа ирүүлсэн хүмүүсийн тооноос энэ жил саналаа шуудангаар ирүүлсэн хүмүүсийн тоо нь 10 дахин их байна гэж тэгж байгаа. Тийм ч учраас одоо Пенсильвани мужийн дүн гараагүй байгаа. Яагаад гэвэл Пенсильвани муж сонгуулийн өдрийн өглөө 7 цаг хүртэл одоо тэр өрчилж ирсэн шуудангаар ирсэн саналуудаа тоолох тийм боломжгүй байсан мужийнхаа хуулиар. Тэгээд тэр одоо 11 сарын 3-ны өглөөнөөс эхлээд өдийг хүртэл тоолоод байгаа байхгүй юу? За баярлалаа. Тэгээд Electoral College-ийн түүхэн авч үзэх юм бол нөгөө юу яасан юм л да. Хамгийн анх Америк тусгаар тогтноод South North гэдэг нөгөө хойд өмнөд гэдэг хоёр хэсэг хуваагдаж байхдаа яг тэр нөгөө конгрессийн гишүүдээ сонгохдоо хойд хэсэгт нь амьдарч байсан улсууд нь бол дандаа цагаанууд, урд хэсэгт бол айгүй юутай сэтгэлээр нөгөө боолтой байсан тийм. Тэгээд тэрнтэй холбоотойгоор адилхан хэмжээний санал авахын тулд ийм системийг боловсруулсан юм байна. Яагаад хүмүүс өөрсдийнхөө саналаар яг одоо Монголтай адилхан шууд хүмүүсийн саналыг тоодгүй, яагаад ийм давхар системтэй те, яагаад ийм төлөөлөл өдөрдох өөрийнхөө саналыг өгсөн байхад чинь яагаад энэ Electoral College-ийг хүлээгээд байгаа юм бэ гэж ингэж бодмоор ийм систем үүсгэсэн бэ гэхээр Америкийг удирдахжсэн угаасаа одоо ч гэсэн айгүй хүчтэй байгаа энэ цагаан арьстай энэ хэсэг бүлэг хүмүүс бол энэ системийг үүсгэхдээ өмнөд нутагт байсан хар хүмүүс нь хамгийн олон байсан 3.1 хүн амын 3.1 нь боолчд байсан учраас одоо 100 хүн хойд нутагт 100 хүн байлаа гэх чинь өмнөд нутагт 67 цагаан үлдсэн хар гэдэг. Энэ системийг тэгшдэхийн тулд тэр нөгөө 5-3 гэдэг тийм бодлого явуулсан юм. Тэр нь болохоор нэг хар хүнийг 5-3 хүн гэж тооцох. Энэтэй холбоотойгоор Electoral College-уудыг сонгоод одоо Калифорни гэх тодорхой хэмжээтэй зарим ингээд мужаар бид нар гэж бүгд ингээд одоо ингээд ярьж барахгүй. Гэхдээ Мэн гэхэд 4 Electoral College Аризона гэж 11 гэдэг авч тий одоо нэг 11 санал авах гэдэг шүү дээ. Гэхэнээр ингээд Electoral College-удад хуваагдахтаа хойд хэсэг нь бол гайгүй өмнөд хэсгийн яг боолчлол гэдэг тулгуурлаж байсан 5 мужууд ялангуяа яг тэгж 5-3 гэдэг дүрмээр байсан учраас тэр нь одоо ч гэсэн тэр нь асуудалтай. Энийг айгүй олон хүмүүс шүмжилж байгаа юм. Яг одоо энэ системийг байлгах уугүй юу? Боолчлын сонгуулийн системийг одоо хүртэл Америкт хэрэглэх юм уугүй юм бэ тий? Тэгээд цааш нь ингээд аваад үзэх юм бол одоо ч гэсэн тэр систем хэрэгжиж байгаа нэг тийм сонин юмыг мэдсэн нь болохоор одоо Federal Prison холбооны ийм нөгөө юу нэ шоронгуудыг цагаанууд олноороо амьдрдаг тийм хөдөө газруудад айгүйх байрлуулдаг гэнэ шорон барий гэдэг. Тэгээд шоронд тэгж барьж байгаа шалтгаан нь болохоор хүн амынхаа тоог шоронд байгаа тэр хүмүүсийн тоогоор олон болгох. Яагаад гэвэл тэр чинь нөгөө Electoral College чинь хүнээсээ хамааралтайгаар тогтоож байгаа тийм систем учраас тэр систем одоо ч гэсэн халагдаагүй гэсэн ийм сонин бас яриа өрнөж байгаа юм байна. Тэгээд энэ Америкийн сонгуулийн систем гэж тийм хурдан өөрчлөгдөхгүй байх. Ер нь бол нөгөө аль хэдэн 100 жилийн өмнө анх үүсгэсэн тэр анхныхаа үүрэг зорилтыг халаагүй тийм учраас ингээд олон хүний толгойг эргүүлдэг тийм систем байгаа юм байна гэж би бас ойлгосон. Тэгээд энэ талаар бас тодруулбал илүү мэдэх баг. Тэгээ яг одоо яг үндсэн хууль батлагдчих тэр үед
хүн амаа хэрхэн хувааж исэн яг өөрөө чи сая хэлснээр цагаан хүн болвол нэг бүтэн хүн хар хүн болвол биш юм а гэсэн тийм зарчмаар явагдчихсэн гэдэг тийм байла. Яг одоо түүхийн бид нар үзэхдээ юу гэж үздэг вэ гэхлээр одоо яагаад тэр үед ийм electoral college гэдэг ийм хүмүүсээс шууд санал авахгүй ийм байгууллага бий болгосон бэ гэхлээр тухайн үеийн яг тэр шийдвэрийг гаргах гэжсэн одоо нөгөө founding fathers буюу одоо Америкийг үндэслэж бий болгосон хүмүүсийн дунд яг улс төрийн нэг тийм одоо хоёрдмал байдаг л та. Нэг талаас бодоод үзэнгүүт хүмүүс яг бид нар одоо ингээд тусгаар тогтнолоо олсон ардчилсан улс болсон учраас ардчилсан зарчмаар хүмүүсээс саналаа авах хэрэгтэй гэж нэг хэсэг хүмүүс нь бодож байсан. Нөгөө хэсэг хүмүүс нь болохоор юу яахгүй тэгэж болохгүй цөмөрө конгрессоос одоо конгресс нь ерөнхийлөгчөө сонгодог тийм зарчимтай бай гэж бодож байсан. Эхний хэсэг хүмүүс нь юу гэж одоо тэдний логик нь юу байсан бэ гэхлээр хүн амаасаа ингээд сонгох нь ардчилсан зарчмыг одоо баталгаажуулсан ийм үйл явц болно гэсэн боловч яг ингээ бодит байдлаар бодоод үзэнгүүт тэр үед одоо яг executive буюу гүйцэтгэх засаглалаа шууд сонгодог тийм улс дэлхийд байгаагүй. Тэгээд хүн ам нь мэдээж одоо ядуу байсан. Түүнээс гадна ингээ сонгуул зохион байгуулах ямар нэгэн тийм одоо нийгмийн бүтэц байгаагүй гэж одоо хуульч түүхчд болвол жишээлбэл тэгэж үздэг. Өөр нэг одоо тэр үндэслэгчдийн санаа зовж исэн юм нь болохоор хүн амаас шууд ингээд ийм хүчирхэг одоо хүчирхэг position буюу албан тушаалд хүн сонгоход хүн ам болвол маш амархан толгой нэргэх магадaltaй гэж үзэжсэн байгаа аахгүй. Одоо жишээ нь маш сайн уран ярьд. Одоо нэг уран ярьдаг хүн гарч ирээд өөрөө одоо сайн ажиллаа хийж чадахгүй ч гэсэн хүмүүсийг уяраагаад тэгээд ерөнхийлөгч болчих юм бол энэ бол одоо Америкийн нэгдсэн улсын ардчлалд халгаатай. Тийм учраас бид нар шууд сонгож болохгүй гэж нэг хэсэг нь ярьж байсан. Конгрессоос тэгвэл сонгоч. За шууд сонгохоо болчих. Тэгвэл конгрессоос шууд ингээд сонгочих яагаад болохгүй байгаа гэсэн чинь одоо түүхийг үзэхээр конгресс буюу одоо хууль тогтоох байгууллага ерөнхийлөгч буюу одоо тэр executive гүйцэтгэх засаглалыг барьж байгаа хүмүүс хэрв ардчлалын одоо үнд зүйл сайн баталгаатай тогтоогүй нөхцөлд болохоор маш амархан бие биетэйгээ хувилдах тийм боломжтой байд юм байна л та. Тэгээ тэр бас одоо магадгүй 16 оноос хойш Америкт болж байгаа үйл явдлыг бас тайлбарлаж байгаа. Тэр 200-300 жилийн өмнө санаа зовж исэн юм одоо Америкт болж байгаа байхгүй. Тийм болохоор одоо би конгресс тэгвэл амар хитрхи хэрэг мэдл ирэх гээд байна. Тэд нар хуйлаач батлан дээрээс нь ерөнхийлөгчийг сонгоно гэх юм бол конгрессийн эрх мэдл хитрэх гээд байна. Тэгээд энэ хоёр байр суурьныхаа одоо компромайс буюу тэрийг улс төрийн зөвшөлтсөлд ороод тэдний шийдэж гаргаж ирсэн юм нэг electoral college юм байна л та. Тэгэхдээ яг бас нэг сонирхолтой юм нь Америкийн electoral college айгүй их яригддаг болохоос биш одоогийн ардчлалууд ч гэсэн түүнтэй адилхан тийм институтүүд байгууллагууд одоо айгүй их байд юм байна. Жишээлбэл Герман улс байна те Герман канцлераа яаж сонгодог вэ гэхлээр бас энэ electoral college-тэй төстэй зарчимтай шууд бас төлөөллийн зарчмаар сонгот юм байна. За дэлхийн хамгийн том ардчлал гэж ярьдаг энтхэг байна те энтхэг бас одоо electoral college маягийн шууд бас төлөөллийн зарчимтай юм байгууллагатай тэрүүгээрээ төрийн тэргүүнээ сонгодог байх жишээтэй. Тэгэхээр яг мэдэн дээр би бол жишээлбэл Америкийн electoral college-ийг л айгүй их сонсдог байсан болохоос биш яг ийм төстэй байгууллагууд бол ардчлалтай айгүй их байд юм байна. Энэ 90-ад оны сүүлчээр улс төрч хулган бас яг энэ системүүдийг Монголд оруулах гэж бас ярьдаг байсан. Яг мажоритар систем Монголд бол яг хэрэггүй тий пропорционал системд орох хэрэгтэй байна гэдэг. Америкийн систем, Германы системийг холбож сэтгүүлчдэд маш их ярьж тайлбарладаг байсан л та. Тэгээд Америкийн систем бол ямар ч байсан энэ 200-300 жил ингээд яваад ирнэ гэдэг чинь бол дэлхийд дээр байгаа одоо бусад системүүдээс илүү хамгийн сайн юм а биш одоо хүний бодож олсон системүүдийн хувьд бол сайн гэдэг нь бол харагдаж байгаа юм л гэж бодсон. Гол нь хүн болгоныхоо санал болгоно тоолж оруулж чадж байгаа. Тэгээ popular vote-оор оруулаад popular vote-оор ороод ялагдсан санал хүртэл энэ юунд чинь electoral college бас давхар тооцогдоод явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн хүн болгоны санал энэ сонгуульд одоо тооцогдсон шүү, үнэтэй юм шүү гэдгийг харуулсан юм систем болов уу би хувьдаа бас тэгж боддог шүү. Тэрс тийм нарийн түүхийг бол мэдхгүй. Хэрэгтээ хэрэгжиж байгаа байдлыг харахаар
тэгж бодогдт юм а гэж л гэсэн. Тэр энэ мууч болгон хүн амынхаа тооноос хамаарат өөр тоотой байгаа шүү дээ тий. Тэр энэ тоо ер нь өөрчлөгдөх боломж байдаг юм уу? Жишээлх юм бол хүн амын тоо бас хэлбэлцэлтэй л байгаа шүү дээ тий. Эсвэл дандаа ийм байдлаараа тогтоосон байдаг юм уу? Тэг ийм юм байна. Яг нөгөө үндсэн хуулиндаа тэр 538 гэсэн тоогоо олвол дархлаад өгсөн юм байна. Тэгээд эднийхэн чинь нөгөө үндсэн хуулийн айгу хүндэлдэг тэрийг их солих дургу байдаг штэ тий. Тэгээд ч үндсэн хуулийг өөрчлөхөд конгрессийн одоо 3.2 буюу маш одоо том хэмжээний зөвшөлтсөлд хүрсний дараагаар өөрчлөлдөг. Тэгэхээр тэр 538 гэдэг тоо болвол өөрчлөгддөггүй. Гэхдээ 10 жил тутам тэр юугаа 538 төлөөлөгчөө одоо хэдэн аль мужид очих вэ гэдгийгаа сенсус буюу хүн амын тооллого дээр үндэслээд өөрчлөлт юм. Тэгэхээр 10 жил болгон тэр нөгөө одоо тоо нь өөрчлөгдөхгүй. Гэхдээ аль мууч нь хэдэн санал авах вэ гэдэг тэр пропорц нь бол өөрчлөгддөг гэж бичсэн байна. За бас нэг ерөнхий одоо мэдлэгтэй холбоотой асуултыг тодруулъя. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол онцлогтой өөр гэсэн бие даасан мужуудын нэгдсэн юм улс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо улсыг зангидсан ерөнхийлөгч өөрөө ямар яг үүрэг оройлтой хүн юм бэ гэдэг ерөнхий асуултыг асууя. Тэгэхээр Америкийн системд болохоор ерөнхийлөгч ч одоо head of the executive branch буюу монголоор бол гүйцэтгэх засаглалын тэргүүн гэж явж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийлөгчийн одоо гол үүрэг нь бол одоо нэг хамгийн том үүрэг нь болохоор гадаад бодлогыг чиглүүлэн залдаг тийм хүн байгаа. Тэгээ одоо commander in chief буюу одоо Америкийн цэргийн ерөнхий командлагч гэж явдаг. Түүнээс гадна одоо зарим дотоод одоо бодлого хэрэгжүүлэх асуудал дээр өөрийнхөө одоо тэр хэрэгжүүлэх акт буюу одоо монголоор юу гэж хэлэх вэ? Тэр executive order-ууд биш үү те? Одоо ерөнхийлөгчийн зарлиг гэж ярих юм да. Ерөнхийлөгчийн зарлагаар конгрессийн баталсан хуулийг хэрэгжүүлэх тийм үүрэгтэй байдаг. Одоо Монголд бол жишээлбэл манай гүйцэтгэх орчин засгийн газар тий улсын хурлаас засгийн газар гараад ерөнхий сайд тэр одоо засгийн газрын тэргүүлэгч байгаад тэгээ тэр тухайн улс оронд одоо өдөр тутам явагдаж байгаа бүх үйл ажиллагааг хянж ажилтдаг ерөнхий сайдын доотлолт яамнууд нь байдаг тий яамнууд нь үйл ажиллагаагаа явуулдаг бол Америкт болохоор ерөнхий сайд гэж байхгүй учраас ерөнхийлөгч нь тэр гүйцэтгэх засаглалын тэргүү. Тэгэхээр тэрний доотлолт одоо боловсролын яам гадаад явдлын яам, хөдөлмөрийн яам гэх мэт одоо гол гүйцэтгэх байгууллагууд нь эргээд ерөнхийлөгчтөө хариуцлага хүлээлээ ерөнхийлөгч тэрийг нь захиран чиглүүлж явдаг байхгүй юу. Тэгэхээр маш тэгээ түүн дээрээ нэмээд одоо нөгөө Монголын ерөнхийлөгч нь болохоор одоо нэлээд бэлэг тэмдгийн шин чанартай тушааш штэ. Тэгэхээр Америкийн хувьд бол гүйцэтгэх захиргаагаа хариуцна. Дээрээс нь бас одоо бэлэг тэмдгийн тэр хүмүүсийг нэгтгэх тухайн улс орны бэлэг тэмдгийн чанартай асуудлууд дээр одоо үг хэлэх тийм эрх нь ингээд бас хагас нь орсон байдаг. Тэгэхээр яг Монголын системээс бол нэлээ өөр. Гэхдээ маш одоо хүчтэй албан тушаал. Одоо тийм ч учраас өнгөрсөн одоо хүмүүсийн одоо одоогийн ерөнхийлөгч Трампыг шүүмжлээд байгаа гол юм нь болохоор өнгөрсөн 4 жил одоо Америкийн хүн амд маш том нөлөөтэй шийдвэрүүдийг гаргасан гэж тэгж байгаа шүү дээ. Тэрний нэг учир шалтгаан гэвэл яагаад гэвэл тэр чинь одоо Америкийн засгийн газрыг хариуцж авч байгаа одоо манайхаар бол ерөнхий сайд нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөрөө одоо өдөр тутмын амьдралтай холбоотой бүх шийдвэрийг гаргах эрхтэй хүн байгаад байгаа. Монголын тохиолдолд ч гэсэн одоо за одоо Дональд Трамп Монголын ерөнхийлөгч байсан байлаа гэж бодоход мань хүний эрх мэдэл тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал. Яг одоо сүүлийн үед ерөнхийлөгчийн эрх мэдэл өсөөд байгаа гэж бас шүүмжлэл гараад байгаа. Гэхдээ Монголын тохиолдолд тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал учраас бүр одоо хүмүүсийн амьдралд эерэг юм уу сөргөн нөлөөтэй том шийдвэр гаргах боломж нь бага. Америкийн ерөнхийлөгчийн хувьд бол тэр эрх мэдэл нь маш өндөр. Америкийн ерөнхийлөгчийн бас нэг том үүрэг бол шүүгч нэрийг томилдог үүрэг. Тэгээд сая дээд шүүгт Трамп ерөнхийлөгч авах хугацаанд 3 хүнийг оруулж ирсэн. Бас холбооны 200 шүүгчдийг нэмж томилсон байгаа. Америкийн хувьд бол шүүгч нар бол маш чухал албан өргөн дээр байдаг. Хүмүүс шүүгч нарын үзэл бодол маш чухал үүрэгтэй. Америкийн хууль яаж хэрэгжих үү гэдгээс гэдэг гол зүйл үү.
Тодруулж хэлэхэд яг одоо шүүх засаглалын тал дээр ерөнхийлөгч болохоор Монголын одоо ерөнхийлөгч үүрэгтэй адилхан ерөнхийлөгчийн үүрэг нь одоо нэр дэвшүүл сенатад энэ хүнийг шүүгч болгоё гэд нэр дэвшүүлэх ёстой. Сенат нь болохоор батлах ёстой. Тэгээд сая ерөнхийлөгч Трамп 3 шүүгч оруулж ирж байгаа тэр боломжийг нээсэн хамгийн том учир шалтгаан нь юу вэ гэхлээр сенат чинь сая бүгд найрамдах намын олонхтой байсан. Тийм учраас ерөнхийлөгчийн бараг гаргаж ирсэн хүн болгоныг ингээд батлаад шүүгч болгоод явуулчихж байгаа. Тэр цэма дээд шүүхийн тухайд ярих юм бол тий. Тэгэхээр яг үүнтэй холбоотой нэг юм хэлэхэд сая ерөнхийлөгчийн сонгуулийн хажуугаар маш олон мужууд нөгөө сенатынхаа гишүүд бас давхар санал өгсөн байгаа. Тэгээд ардчилсан намын хувьд бол зөвхөн ерөнхийлөгчийн албан тушаалыг авах биш. Түүнээс гадна сенатт одоо олонхыг авах нь маш чухал. Тэгэхээр одоо зарим хүмүүс юу гэж ярьж байна гэхээр за ингээд Байден ерөнхийлөгч болчлоо гэж бодъё. Гэхдээ Байден одоо том шийдвэр гаргахад одоо бас яхаа хүндрэлтэй байна. Яагаад гэвэл одоо сенат хэрэг бүгд найрамдах намын эрх мэдэлтэй байх юм бол ямар нэгэн одоо том шийдвэр гаргахаа сенат руу санал оруулаад ирэхэд тэрэнд үгүй гэж хэлэх эрх нь сенат байдаг. За ерөнхийлөгчөө сонгохоос гадна бас давхар дэд ерөнхийлөгчийн сонгуул болж байгаа тийм давхар сонголт хийгээд явж байгаа. Тэгэхээр мэдээж одоогийн ерөнхийлөгч үргэлжлүүлээд гарах юм бол одоогийн дэд ерөнхийлөгч үргэлжлүүлээд ажиллана гэсэн. Шинэ ерөнхийлөгч одоо сонгогдвол бас шинэ хүн байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд хүмүүс маш их онцолж ярьж байгаа. Америк нэгдсэн улсын түүхэнд те дахиад нэг шинэ хуудсыг эргүүлэх ийм одоо хэмжээний хүн байгаа гэж онцолж ярьж байгаа. Энэ хүний тухайд таад маань ямар мэдээлэлтэй байна? Тэгээ энэ этгэг Жамайкан хар Аристо хоёр гэр бүлээс гаралтай гэж ойлгосон. Калифорнигийн прокуророор олон жил ажиллаж ирсэн гэж ойлгосон. Сая тэр сенатд сууж байхдаа Трампыг эсэргүүцчихсэн 4 хүүхний нэг байсан. Тэрнээс цааш бол мэдэхгүй бодох юм яг. Бас дэд ерөнхийлөгчийн үүрэг рол нь юу гэдэг юм те? Дэд ерөнхийлөгчийн хувьд болохоор мэдээж одоо ерөнхийлөгчтэй хамгийн ойрхон тулж ажиллана. Тэгээд дэд ерөнхийлөгчийн албан тушаалд хүмүүс ер нь их анхаарал тавьдаг нэг учир шалтгаан нь гэвэл одоо ерөнхийлөгчд ямар нэгэн юм тохиолдолд ерөнхийлөгч өөрийнхөө албан үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд ерөнхийлөгч болно гэсэн үг. Тэгэхээр одоо Жо Байден чинь 78 настай хүн байгаа шүү дээ жишээлбэл тий. Тэгэхээр хүмүүсийн ярьж байгаа нэг юм нь болохоор магадгүй Байден одоо яг эрүүл саруул ингээ сайхан явж гин. Гэхдээ магадгүй Камала Харрисын ерөнхийлөгчийн албанд гүйцэтгэх үүрэг энгийн одоо цаг үеэс илүү өндөр байж магадгүй гэсэн тийм бас яригдчихэж байгаа. Тэгээ Камала Харрисын хувьд мэдээж одоо хэрүү ингээд дэд ерөнхийлөгч болох юм бол одоо дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаал хашиж байгаа тийм эмэгтэй болно. Аюун гэрлэгч түрүү хэллээ те. Аз гаралтай, тэгээд дээрэс нь хар арьстай, тэгээд өөрөө бас Калифорниад прокурор хийж явах явцдаа маш одоо тийм хөдөлмөрч энтер гэж хүмүүсийн дунд хүндлэгддэг байсан хүн гэдэг утгаараа одоо эмэгтэйчүүд охтуудын хувьд маш том одоо нэгэн амжилт гэж хүмүүс одоо мэдээж үзэж байгаа тийм. Тэгээ Камала Харрис айгүй олон эмэгтэйчүүдийн хувьд одоо үлгэр дуурал бол Америкийн нутагт ирсэн цагаач гэр бүлээс гаралтай гэдэг утгаараа айгүй олон хүмүүст гайхалтай төрүүлэх ер нь өндөр албан тушаалд эмэгтэй хүн очиж байгаа юм түүхэн үйл явдал болох гэж байгаа. Гэхдээ энэ талаар бас яг Камала Харрисыг сонгосны дараа нэг хэсэг хүмүүс бол бас дургуутсан тийм мэдээлэл бас явагдчихсэн. Тэр нь болохоор нөгөө Калифорнийн прокурор байхдаа гаргасан шийдвэрүүдтэй бас хүмүүс санал нийлдэггүй. Тэгээд тэр талаар би яг бүдүүн нарийн сайн санахгүй ямар ч үсэн нөгөө Black Lives Matter гэдэгтэй холбоотойгоор яг энэ цагдаа цэргийн хүчнийхэнтэй холбоотойгоор гаргасан тэр шийдвэрүүд нь бол асуудалтай. Тийм болохоор зарим хүмүүс бас дэмжихгүй байгаа юм бил. Ер нь яг хийсэн ажил гаргасан шийдвэрийн хувьд авч үзээ. Үүн дээр бас нэг юм нэмээд хэлэхэд яг хүмүүс одоо Жо Байденыг юу гэж ярьдаг вэ гэхэлэр хоёр одоо маш улс төрч хүнд байх маш чухал шин чанартай хүн гэж ярьдаг. Нэгдүгээрт нь болохоор мань хүнийг улс төрд айгуу сайн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл одоо за би энэ албан тушаалд хүрэхийн тулд улс төрийн ямар эвслүүдийг үүсгэж ямар хүмүүсээс саналыг авч ямар хүмүүст одоо таалагдах ёстой вэ гэдгийг их сайн мэдэрдэг хүн гэж ярьдаг. Хоёрдугаарт нь болохоор мань хүнийг бас нөгөө заавал нам гэхгүйгээр нам хооронд ингэж одоо ажиллах, эвсэл үүсгэх
зөвшөлтөл бий болгох чадвартай хүн гэж ярьж байгаа. Тэгээд Камала Харрисыг сонгосны одоо манай дэд ерөнхийлөгчөөр надтай хамт сонгуульд нэр дэвшнэ гэж сонгосны дараагаар хүмүүс энэ бол айгүй стратегийн талаас нь бодож гаргасан шийдвэр байна гэж ярьж байсан. Яагад гэвэл одоо ардчилсан намын ялах одоо нэг гол их сурвалж нь Африк гаралтай Америк хүмүүсийн санал бол маш чухал байсан. Одоо жишээлбэл санал нь тоологдож дуусаагүй байгаа Жоржиа мужи байна. Энэ мужид Байденыг дээшээ түлхэж гаргаж ирж байгаа хүмүүс нь гэхээрээ ерөөсөө одоо Африк гаралтай Америк хүмүүс байна гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд яг зарим хүмүүс Камала Харрисыг сонгосон гол шалтгаан нь одоо бас тэр хүмүүсийн саналыг авах, тэр хүмүүст одоо таалагдахын тулд ийм сонголтыг хийлээ гэж нэг талаар бас яг шүүмжилж байсан тал байгаа. Тэгээд одоогийн байдлаар харахад бол тэр нь зөв сонголт байсан юм шиг. Тэрүүгээр нь бол яг баяд улс төрч гэдэг харж. Трамп бол бизнесмен хүн тийм ээ. Тийм болохоор улс төрчтэй гэж хүн сайхан харагдах, таалагдах гэдэг талаас ерөөсөө бодохгүй яг өөрийнхөө политик зарчмуудаар юм хийдэг. Тэр нь таалагдах. Хүн сонгол болгон дээр хүнд таалагдахгүй юм даа. Обама гарч ирэхэд not enough black гэл тий хангалттай хар шгээл цагаан авто болохоор юм тий. Хиллари гэвчт нь бас not enough feminine гэл тий хангалттай эмэгтэй л биш гээл ярьдаг үстэй. Хүн болгон дээр хүн яг өө хардаг байхгүй тий. Тэр шиг Трампыг хангалттай улс төрч биш гэдэг тий. Тэгтээ зөвхөн миний хувийн бодол бол энэ 4 жилд бол яг юмаа хийх ёстой зарчмуудаар хийсэн хувь хүнийх нь байдлыг гэхгүй хувь тэрэн дээр бол таалагдахгүй юмуд зөндөө байгаа. Гэхдээ гол юмнуудаа бол хийсэн яг гадаад харилцааны асуудал дээр тий эцтэй эсрэг зогсож чадчихсан юм Америк ерөнхийлөгч ер нь байсан юм уу юу. Тэгээ шүүхтэр ингээд холбооны шүүгчдийг тавьсан хүмүүсийг хараад үзэхэд угаасаа ерөнхийлөгч бас эхний 2 жил нь бол 2-3 жилийн эхний төрөчхөн ерөнхийлөгч хийсэн юмнууд хэрэгждэг шүү дээ. Өөрөх нь яг сүүлийн жилүүд нь өөрөх нь хэрэгжиж эхэлчихэд дараагийн ерөнхийлөгч хэлцдэг байхгүй Америкийн үнэч. Тэгэхээр хүмүүс бас яг энэ 4 жил бүх санаачилсан юмуд нь хэрэгжижлээ гэж бодож болдоггүй тий. Тэрийг бас бодох хэрэгтэй. Гэхдээ хүмүүс одоо өнөөдөр яг ерөнхийлөгч болоод гаргасан юм нь яг ингээд хэрэгжил яагаад явж байгаа юм шиг тэгж боддог. Тийм юмуд ерөөсөө байхгүй. Одоо саяны нөгөө нийгэмд үүссэн доктортой биш байдал ч юм бол Америкийн олон зуун жил явжсэн системийн гажууд ш. Хуулиудаас солихгүй бол эдгээр бол өөрчлөгдөхгүй байхгүй. Тэр хуулиудыг чинь бол ерөнхийлөгч баталдаггүй. Конгресс сенатууд нь баталдаг байхгүй. Тэр хуулиар тогтоцсон тэр ялгуурлууд яваад ирсэн байхгүй юу? Ганцхан яг энэ цаг үед гарч ирсэн болохоос тэр бол бүр системээр явж ирсэн. Системийн тогтолцоо байхгүй юу? Эргээд нөгөө сонгуул өгөх үйл явцтай холбоотой сэдвүүгээ ороход Америкчууд гадаадд сууж байгаа тий Америкаас өөр улс оронд сууж байгаа иргэдийн саналыг яаж авах юм бэ? Жишээлх юм бол монголчууд бидэнд тийм боломж байгаагүй тий улс орныхоо сонгуульд бид нэр хэрвээ Монголда биш бол оролцох боломжгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг Америк нэгдсэн улс яаж шийддэг юм бэ? Тэгээ гадаадд амьдарч байгаа Америкийн нэгдсэн улсын иргэд бол санал өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд Америкт одоо бүртгэлтэй хаяг хаана ямар мужид амьдарч байгаа гэсэн бүртгэлтэй түүн дээр үндэслээд тухайн мужидаа саналаа өгнө. Тэгээд мэдээж Америкт байгаа санал сонгогчдын адилаар бүртгүүлэх ёстой. Тэгээд сонгуулаас одоо мужаар нэг өөр хугацаа заагаад өгсөн байдаг. Тэр хугацаанд багтаад absentee ballot буюу одоо байхгүй байж байгаа мөртлөө саналаа өгөх тэр хуудасаа шуудангаар хүлээж авах хэрэгтэй. Тэрийг бөглөөд бас тодорхой мужийнхаа заасан хугацаанаас өмнө буцаагаад явуулах хэрэгтэй. Ийм ерөнхий одоо зарчимтай байдаг. За Монголын хувьд бол мэдээж одоо ардчилсан улс юм чин бүх иргэдийнхаа саналыг бол тоолж тэнд оруулах авах ёстой. Гэхдээ үгүй одоо тэхгүй гэж шийдсэний яг артлын гол учир шалтгаан нь мэдээж одоо улс төрийн учир шалтгаан байгаа хэл та одоо Америк жишээлбэл шуудангаар саналаа ирүүлж байгаа хүмүүсийн одоо 80 хүртэлх хувь нь арчилсан намыг дэмжиж гин гэж тэгж штэ түүнтэй адилхан магадгүй гадаад байгаа монголчуудын ихэнх нь нэг нам руугаа хазаах магадaltaй байж магадгүй гэсэн тийм л одоо айц байгаа. Түүнээс гадна мэдээж манай бүртгэлийн систем хэр одоо наривчлалтай найдвартай явдаг вэ гэдэг тэр түүнээс бас
шалтгаална те хүмүүсээ яг найдвартай бүртгээд явуулж чадчих гэн үгүй юу. Манайд ч одоо бас сонгуулийн булхаа энтер гэдэг зөндөө юмнууд яригддаг штэ хүмүүсийн хистрийн дугаарыг аваад тэнд саналын нөгөөг багт нөгүүлсэн болгосон байж гэх юм яг тиймэрхүү талын бас айдас байгаа хэл та. Дэгийн хэлсэн дээр нэмэхэд нөгөө энэ удаагийн цар тахлын үед явж байгаа сонгуулийн үед Америкт нөгөө хүмүүс ажлаа гэрээсээ хийж байгаа учраас тухайн оршин суудаг газар амьдрахгүй одоо оюутнууд их чинь бүгдээрээ гэртээ ирсэн байна жишээл тий. Ажил хийж байгаа одоо Silicon Valley-д ажилладаг зөндөө олон улсууд технологийн компани хүмүүс чинь Америкаар таарад энэ тэнд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн оршин суудаг мужрууга өөрийнхөө саналыг явуулахын тулд нөгөө mail-in ballot гэдэг бүгдээрээ саналаа шуудангаар явуулж байгаа. Энэ хаягаар миний саналаа хууцыг явуулаарай гэж request хийгээд тэгээд тэрүүр нэрэнгүүт нь саналаа бүгдээ шуудангаар явуулж байгаа. Тэгэхээр одоо түрүүн дэгийг хэлсэн тоон дээр шуудангаар ирсэн саналын тоо айгүйх байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэр чинь болохоор бас зөвхөн ковидос холбоотой хажуу талынхаа санал өгөх газар очиж чадахгүй гэдэгтэй биш. Өөр мужид амьдарч байгаа айгүй олон улсууд бас саналаа тийш явуулж байгаа учраас тэр mail-in ballot-ийн тоо одоо хүртэл ингээд тоолж дуусахгүй байгаа тэр шалтгаан бас энэ цар тахалтай холбоотой гарч байгаа тэр шалтгаан. Бүрүүчийн сонгуулиуд дээр mail-in ballot нэг асуудал болдоггүй байсан тий. Харин absentee ballot-ыг хүлээдэг байсан тий. Гадаад байгаа нөгөө цэргийн байгууллага тэгээд ажиллаж байгаа хүмүүс элчин сайдтаас ирэх тэрийг л хүлээдэг байсан тий. Тий, ерөөсөө mail-in ballot гэж баг яригддаггүй байсан. Баг яригддаггүй байсан тий. Тэр зүгээр эрс санал өгсөй хүмүүс нь тэрийг л явуулчихдаг болохоос дараа нь ингэ тоолж байгаа юм ерөөсөө яригддаг байсан. Ер нь ингэж дүн гарахгүй ингэж удаан хүлээлгэж ирсэн ийм тохиолдол урд нь гарч ирсэн үү? 1-2 хоног л хүлээж ирсэн хэрэг ингэж баг 7 хоногийн турш хүлээж ирсэн юм хоороо баггүй. Тий одоо миний санаж байгаагаар бол тэгж дорно. Ер нь сонгуулийн ороо гэхэд ерөнхий дүр зураг гарчдаг штэ. Яг хөө бид нар одоо тэдэн мянган шуудангаар ирж байгаа саналыг хүлээж гэж хэлдэг боловч тэр нь ямар ч одоо нөгөө сонгуулийн дүнд нэх нөлөөлөх хэмжээний том байгаагүй болохоор тэгж байгаа юм л да. Тэгээ яг энэтэй холбоотой өөр бас нэг асуудал нь юу вэ гэхээр энэ одоо бас нэг намуудын хоорондох тэмцлээс болоод одоо жишээ нь Пенсильвани ингэж удаан саналаа хүлээж байгаа байхгүй юу. Ер нь одоо Пенсильвани хувьд жишээлбэл шуудангаар ирсэн саналуудаа сонгуулийн өдрийн өглөөний 7 цагаас эхлээд угаасаа тоолдог байсан юм байна л та. Тэгээд энэ жил нөгөө олон шуудангаар олон санал ирсэн болохоор одоо мужийн албан тушаалтнуудаас тухайн мужийнхаа одоо хууль тогтоох байгууллага санал гаргаад бид нар ийм амар их шуудангаар ирсэн саналтай байна. Тэгэхээр эдрийгээ сонгуулийн өдрөөс өмнө 3 өдрийн өмнө ч юм уу тоолж эхлэх хэрэгтэй. Тэгжээж бид нар сонгуулийнхаа өдөр цаг тухайд нь сонгуулийн дүнг мэдээлэх боломжтой байна гэд тэгсэн ба. Тэгээд тэр хүсэлтийг гаргасан хүн нь болохоор одоо арчилсан намын хүн. Гэтэл нөгөө мужийн тэр сонгуультай холбоотой шийдвэрийг гаргадаг хууль тогтоох байгууллага нь болохоор их хүчлэн нөгөө бүгд найрамдах намын одоо олонхтой тийм байгууллага байгаа байхгүй. Тэгээд нөгөө бүгд найрамдах намынх нь үгүй та нар хуулийн өдрийн өглөөний 7 цагаас эхэлж тоолж болно гэсэн ийм заавар зөвлөмж өгсөн баа. Тэгээд яг одоо зарим хүмүүсийн одоо бүгд найрамдах намыг шүүмжилж байгаа нэг шалтгаан нь юу вэ гэхлээр өөрсдөө сонгуулиас өмнө ийм их шуудангаар ирсэн саналыг тоолуулаагүй бэжиж одоо болохоор сонгуулиас хойш ингэж удаан санал тоолох ёсгүй гэсэн шүүмжлэлийг биднэрт одоо битгий өгөөч бид нар энэ хууль дүрмээр дагаад л явж гин шүү дээ гэсэн тийм бас асуудал одоо Пенсильвани мужийн хувьд жишээлбэл гарч ирээд ба. Тэгээ миний ойлгож байгаагаар энэ бол ганцхан Пенсильвани мужид биш бусад одоо мужийн хууль тогтоох байгууллагууд нь бүгд найрамдах намтай мужийн нөгөө одоо Secretary of State буюу тэр сонгуулийг одоо гардан үйл ажиллагааг нь хариуцдаг хүн арчилсан намын хүмүүс болонгууд нөгөө нам хоорондын юм зөрчил үүсээд байна. Тэгээ энэ нь яг түрүүний бидний ярьсан нийгэмд ч байгаа, улс төрд ч байгаа тэр туйлшралын бас нэг үр дагавар шиг байгаа юм л та. Тэгээ одоо яг энэ нэвтрүүлэгт орохынхаа өмнө мэдээ үзэж сууж хат бол Байден ерөнхийдөө яалч магадгүй олчлоо гэдэгэнгүүт Трампын хуулийн баг айгүй хүчтэй ажиллаж эхэлж байна гэдэг. Угаасаа сонгуулийн маргаашаас ахуулаад Трамп одоо дээч үхэх хүртэл энэ сонгуулийн үйл явцад орооч гэсэн шахал тавих. Тэгээд Пенсильвани мужийг шүүхт өгөх гэх мэтэр тэрнтэй холбоотойгоор зарим санал тоолох үйл ажиллагаанууд хуулийн шийдвэрээ гараад хүлээж гин гэсэн тийм мэдээ бас явж ил. Жоржиа зарим санал бол дэндүү ойрхон болсон учраас ялагчийг тодруулж хэлэхэд хэтэрхий айгуул дахин тоолох учраас жишээлбэл Жоржиагийнх болохоор Thanksgiving талархлын баяр хүртэл бараг хүлээгдэх байхад мэрэгцэн тийм мэдээ явж илээ. Сая яг энэ та нарт ярихынхаа өмнө сонсоход тэр хуулийн процесс ч юм бол их удаан үргэлжлэж шүү. Шууд дэд шүүхрээр яаж чадахгүй мужаар нь дамжаа тийм мужийн шүүхрээр дамжаа цаашаа явах. Гэхдээ бас дахин одоо санал тоолох нь бүр тодорхой болсон тушаал нь гарцсан мужууд бас байгаа тийм.
нэг хоёр мужи. Тэгэхээр энэ удаагийн сонгуул бол нэлээд үр дүн бол хойшлогдох ийм хандлагатай болчлаа л да тий. Ер нь яг хизээ одоо хуулийн хугацаанд тий ерөнхийлөгч одоо сонгогдлоо гэхэд албан үүргээ авдаг. Тэгээ үндсэн хуулиараа болохоор 1 сарын 20-ны өдөр дараагийн ерөнхийлөгч бодрох хэвээр нөгөө Electoral College буюу сонгуулийн коллег тэр 538 хүн болохоор 12 сард уулзсан юм байлээ. Тэгээд яг хоо үндсэн хуулийг бас ингээд яг уншиж байхад айгуу сонирхолтой юмнууд бас тийм байдаг юм байл л дээ. Одоо 538 саналчин ингээд хоёр тэнцүү хуваагдчихж болох тийм бас одоо боломж байгаа аахгүй. Яг энэ удаагийн сонгуульд бол мэдээж тэгээгүй. Гэхдээ 2 хуваан 30 269 санал авах боломжтой тийм сценарио бас одоо боломж бас гарч ирж байгаа аахгүй. Тэр тохиолдолд болохоор конгресс тэрийг одоо хайнаг нь хангалж шийдэх хэрэгтэй гэсэн тийм хуулийн зохицуулалт байд юм билээ. Тэг яг энэ удаа бол конгресс руу явахгүй магадгүй одоогийн ерөнхийлөгч Трампын хуулийн баг хэрв шүүхт энэ байдлаар маргаан үсгэх юм бол жаахан удаа явж магадгүй. Гэхдээ яг одоо энэ телевизүүдээр хуульчтаас бас айгүй их үзэл бодлыг асууж ийн л та энэ үнэхээр шүүхт ингээ маргалдах хэмжээний хууль зүйн үндэс байгаа юу гэдэг. Миний сонссноор бол ихэнх хүмүүс хууль зүйн үндэс байхгүй л гэж үзэж байгаа юм байлээ. Үндсэн хуулиндаа угаасаа одоо энэ маргаан гараад байгаа маш олон юмнуудыг тодруулаа хийлээд өгсөн. Тэгээд шүүхт яг маргаан үүсгэж болно. Гэхдээ үнэхээр баримтал байхгүй бол одоо бүр дээд шүүх хүртлээр явах магадлал одоо бараг байхгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм байна. Иргэдийн санал авсны дараа дахиад 12 сард тэр коллегийн гишүүд нь дахиад ерөнхийлөгчөө санал өгөх юм уу? Санал өгөх юм уу? Тэгэхээр яг онлын хувьд яриад үзэхэд за ингээд одоо манай мужаас жишээлбэл за Байден гарцсан байлаа гэж бодъё те. Тэгээ манай муж одоо 5 төлөөлөгч тэр Electoral College руу явууллаа гэж бодоход тэр 5 хүн одоо тэр олон нийтийн саналаас урвж бас болох байхгүй юу? Яг нь практик дээр энэ нь бол нэг тохиолддоггүй үйл явдал. Яг ганц нэг хүн одоо урах ч юм уу яг сонгуулийн эцсийн дүнд одоо нөлөөлөхөр хэмжээний тийм үйл явдал болдгоо. Гэхдээ тех боломж бол байдаг. Гэхдээ сая 2020 онд дээд шүүхээс нэг одоо хэрэгтээр шийдвэр гаргасан. Тэрэн дээр болохоор одоо тэр Electoral College-д явж байгаа төлөөлөгч мужийнхаа одоо өгсөн мандатыг заавал тэр зааврыг дагах ёстой. Тэгэхгүй бол муж нь арга хэмжээ авч болно гэсэн тийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр яг уу ингээд санал асуулга дуусчлаа гэж бодоход 12 сард ер нь энэ саналаа дагаад явна гэсэн үг. Ер нь тэгж зөрж одоо нөгөө мужийнхаа төлөөллөөс зөрж саналаа өгчсэн тохиолдол байдаг юм уу? Тийм саналаа өгчсэн тохиолдлууд байд юм байна. Би одоо мэдээнээс уншижсэнээс хандгаж жишээлбэл Elizabeth Warren гэдэг Массачусетсийн сая бас арчсан намаас ерөнхийлөгч нэр дэвшгээр нэрээ явуулж агаад тэгээд гарцсан тийм сенатор байдаг. Тэгээд мань хүн жишээлбэл яг хэдэн ондын санахгүй ямар ч гэсэн сүүлийн хэдэн жилд Electoral College-д ингээ өөрөө саналаа өгөх болоод очсон. Тэгсэн мөртлөө мужийнхаа олонхоос өөр санал өгсөн энэ гэдэг тиймэрхүү тохиолдол мэрсэр гард юм байна. Тэгээд тийм ч учраас одоо энэ дээд шүүхийн юм шийдвэр мэдвэр гараад явж байгаа юм байна л та. Сошиал медиагаар ингээд ороод харахад манай монголчууд энэ талаар айгүй нэлээд талцаад бараг л өөрийнхөө улсын ерөнхийлөгчийг сонгох гэж юм шиг тийм талцал маргаа нэлээд авагдаад байгаа харагдсан миний зүгээр анзаарснаар. Тэгээд жишээлбэл одоо Трампыг ялчих юм бол Монголд ашигтай яадаггүй хятадтай харьцаа хятадтай харьцаж байгаа одоо Америкийн харьцааг бол Трамп төгсгөөч чадна. Байден гарчих юм бол одоо дэлхийн дулаарл climate change эднэртэй холбоотойгоор нүүрсний эсрэг тийм бодлого авах учраас манайхаа одоо бараг сонгогчных нь маргаашаас ахуулаад нөгөө урагшаа гаргадаг хамаг богоо одоо тэр машинаар сууж байгаа хамаг нүүрс чи хаагдана гэсэн үг. Тэгэхээр одоо Байденыг бол ерөөсөө дэмжих хэрэггүй. Гэхдээ ингээд шууд манай Монголд яаж нөлөөлөх үү гэсэн тэр нөлөөллийн талаар айгүйх яриа өрнөд байгаа юм билээ. Зүгээр сошиал медиагаас харахад тэгээд янз бүрийн манай мэдээллийн сайтууд хүртэл бас аль нэг талыг барьсан. Тэгээд яг гүйцэд сайн судлаагүй яг энэ тийм нарийн тогтцыг мэдэхгүй байж бичсэн тийм юм харагдсан байхгүй. Тэгээд тэрнтэй холбоотойгоор харахад бол зөвхөн манай монголч биш дэлхийн маш олон орн Америкийг хамгийн супер павер гэдэг утгаар ч юм уу одоо мэдээж тэр супер павер гэж ярьж болохгүй ч гэж магадгүй те зүгээр. Гэхдээ Америкийн нөлөөлөл бол дэлхийн тавцан дээр айгүй нөлөөтэй мууч сайн ч ингээд энд байгаа энэ улсын түүх энэ нь бол ингээд нөлөөлөл нь бол хэврээ байгаа учраас Америкчууд ерөнхийлөгчөө сонгож байна. Америкчууд саналаа өгч дэлхийн ерөнхийлөгчийг сонгож байна гэдэг. Гадаадын сонинд бичсэн бүр тийм ишлэлийг бүр оруулсан байсан. Яг энэ сонгуулийн маргааш
дэлхийд дахинд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн хүлээж авч ийнэ вэ гэсэн. Тэгэхээр би бас тэрийг харьцуулаад бодсон байхгүй. Үнэхээр л нэрээ манай монголчууд ч бас бодох нь үнэхээр л бас аргагүй. Энэ гүрний бодлого дэлхийн улс төрийн тавцанд байгаа одоо хүчний харьцаа хамаг юмд нөлөөтэй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа яг улс төр судлаачийн хувьд манайх одоо Орос хятадын дунд оршдог тийм улс. Тэгээд энэ хоёр улстай дэлхийн том гүрнүүдийн харьцаанаас манай улсын эдийн засаг улс төрийн хамаг нөхцөл байдал бодлого ингээд хамаардаг учраас яг тэр судлаачийн хувьд ингээд аваад үзэх юм бол ер нь яг одоо энэ Америкийн сонгуулийн үр дүн манай Монголд яаж нөлөөлөх вэ гэдэг тэр асуултыг би харин дээгээс асуумаар санагдаад байгаа. Тий, яг хөө миний бодлоор болохоор за эдийн засгийн үүднээс нь бодоод үзэж байна. Одоо манайхны Трамп манайд бараг илүү дээр байх гэсэн аргументийн гол логик нь болохоор тэр шүү дээ. Одоо манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм байна. Тэгээд тэрний харахаар юун дээр үндэслэсэн гэхээр нэг 30 секундын Байдны нэг тэр бараг жил мөлийн өмнө ч юм уу хэдэн жилийн өмнө ч юм уу нэг тийм бэтгэлцээний үеэр хэлсэн тэр үгэн дээр үндэслээ тэгээд байгаа аахгүй юу. Тэгээд за Байден ингээ маргааш гарчлаа гэж бодоход нэгдүгээр одоо Байден шууд хятадын эдийн засгийн экспорт импортын бодлого шууд нөлөөлөх ямар нэгэн одоо тийм хүч байхгүй тийм үү. Яг шахалт дарамт үзүүлж болно, нүүрсний хэрэглээгээ багасгах талаар шаардлага тавьж болно. Гэхдээ тэр нь хятад тэнгуут нөө за тгийгээ Монголоос шууд нүүрс оруулж гаргахаа болчин ч гэдэг юм уу. Тийм юм болвол байхгүй гэж бодож байгаа. Би харин энийг бүр эсрэгээр нь хараад хэрв одоо хинчин Трамп ч болохоор одоо хятадтай нэлээд үзэлцлээ шүү дээ. Сая энэ ковид гарсан шалтгааныг одоо хятадын засгийн газрын буруу гэж янз бүрээр хэлээл те одоо China virus нэтэрэгээ тэгээд байгаа. Тэгээд одоо тарифыг өөрчлөх бас алхмуудыг 2-3 жилийн өмнө авч исэн. Make America Great Again буюу одоо Америкийг нэгдүгээр тавих тэр үзэл бодлынх нь одоо нэг тулгуур нь болохоор бид нар эдийн засгийнхаа хэрэгцээгээ одоо Америкаас хангана, Америк хүмүүсийг ажилуулдаг тийм компаниудыг дэмжиж хятадаас одоо жишээлбэл юм авахгүй ч тийм яриад байгаа байхгүй. Хэрэг тэрийг яг мань хүн хэрэгжүүлээгүй. Гэхдээ хэрэгжүүлсэн бол тэр чинь Монголд яаж нөлөөлөх вэ гэхлээр одоо Америкчин хятадын экспортын маш том баг хамгийн том зах зээл нэ маш том зах зээл байгаа. Хэрэг тэр нь хаагдах юм бол нүүрсний хэрэглээ эдийн засгийнхаа хуулиар л багасна гэсэн үг. Тэр нь багасах юм бол манайхаас авах тэр хэрэгцээ нь багасна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг би Байдныг одоо хэрэг тэр эдийн засгийн зүгээс нь аваад үзэх юм бол яг Байдныг хятад ашигтай Монголд ашигтай байж магадгүй гэж байгаа яг миний бодож байгаа бодлын логик нь болохоор хэрв одоо эдийн засгийн харилцаа нь ядаж ингээд урд нь байсан шигэ чөлөөтэй болоод ирэх юм бол Америктэй хооронд тэгэх юм бол эдийн засгийн үйлдвэрлэл өснө, эдийн засгийн хэрэгцээ өснө. Тэгээд Монголын одоо тэр нүүрсний хэрэгцээ энэ төр тэгж багасна гэж болвол би бодохгүй байгаа юм. Тэгэхдээ яг хуу энэ бол зөвхөн эдийн засгийн өнцгөөс нь харж байгаа. Улс төрийн өнцгөөс нь харах юм бол би бас яг хуу Байдныг Монголд илүү ашигтай гэж бодож байгаа. Яа тэгвэл одоогийн ерөнхийлөгч Трампын хувьд бол ардчлал бол үнд зүйл өөрөө амаараа хэлсэнд одоо хэлсний сонсогдож бол ардчлал үнд зүйл биш. Үйл ажиллагааг нь харахтаж гэсэн тэр хүний хувьд ардчлал үнд зүйл биш байгаа. Манай Монголын хувьд бол бид нар ардчилсан орон гэдэг чинь манай одоо нэг маш том хүч чадлын их үүсвэр шүү дээ. Тэ бид нар одоо ингээд ардчлалын ихэн жилүүдийн түүхийг хараад үзэхэд барууны ч гэх юм уу Америкаас одоо тусламж ганцхан мөнгө хэлбэрээр биш олон янзын хэмжээгээр туслам дэмжлэг авч ирсэн тэр нь манай оронд бас янз бүрээр сайн талаар нөлөөлсөн байдаг. Тэгэхээр тэр одоо бид нар энэ хоёр том гүрний дунд байж байгаагаа ашиглаж гэх юм уу те байж байгаа дээрээ тулгуурлан илүү одоо хүчирхэгжих илүү өөрсдийгөө дээшлүүлэх магадгүй илүү зээл тусламж авах тэр тал дээрээ Байден гарч ирэх юм бол яаггүй Байдны үндэслэл нь ардчил учраас илүү магадгүй Монголыг дэмжиж ажиллах Монгол шиг бүгжиж яваа ардчлалуудыг дэмжиж ажиллах тал дээр байх гэж бодож байгаа. Тэгээд яг хуу энэ удаагийн сонгуулийг яг би судлаачийн хувьд биш хувь хүнийхээ хувьд юу гэж харж байгаа гэхээр энэ бол зүгээр надад юу ашигтай вэ гэсэн тийм ийм жижиг тооцооны талаарх сонгуул биш л гэж харж байгаа юм л да. Бид нар одоо дэлхийн улс төрийн уур амьсгал, улс төрийн өөрчлөлтийг харахтаа ганцхан би надад юу ашигтай, манай улсад юу ашигтай гэдгээсээ илүү биднэрт бас тодорхой хэмжээний үнд зүйл байх ёстой байх гэж бодож байгаа.
Тэгэхээр ганцхан одоо хэн гарвал Монголд ашигтай вэ гэдгийг бид нар ганцхан улс төр олон эдийн засгийн талаас харах биш, аль нь бас бидний үнэт зүйлтэй тохирж байна. Манай орны одоо хүндэлж дээдэлж явдаг тэр юмнуудтай тохирж гин гэдэг талаас нь хараасаа гэж боддог. Одоо жишээ нь хүний эрх гэж бид нэр ярьдаг тиймэрхүү юмнуудыг одоо аль ерөнхийлөгч нь илүү их дэмждэг, аль ерөнхийлөгч нь зарчмуудыг дагдیں гэдэг талаас нь хараасаа яриасаа гэж бодож байсан. Тэгээ харамсалтай нь яг би нэг их олон юм уншаагүй гэхдээ бидний одоо тэг яриад битгэлцээд байгаа юмнууд ингээл өөрсдийнхөө жаахан ботсон манай улс төр, манай эдийн засаг гэсэн тийм юмнуудыг голчилж яриад яг үнэт зүйл талаасаа нэг их ярихгүй байгаа мó гэж ботогдсон. Тэгэхээр яг тэр талаас нь одоо бас энэ ерөнхийлөгчийн сонгуулийг хараасаа гэж би бас бодож байгаа. Би яг дээгтэй санал нэгж байгаа шиг нь болохоор Трамп мэдээж ерөнхийлөгч болсноос хойш Америкийг хүчтэй болгох, эдийн засгийг хүчтэй болгох, янз бүрийн өргөө зардлуудыг багасгах гэж одоо энэ Америкийн төрийн машины айгүй олон тийм доголдолтой юмуудыг айгүй зоригтойгоор шийдвэрлэх тийм зоригтой шийдвэрүүдийг мэдээж зөндөө хийсэн. Ахмад бол мэдээж зөндөө байгаа. Тэгэхдээ нөгөө талаар хамгийн гол барьсан бодлого нь болохоор глобалчлалын эсрэг одоо жишээлбэл шинжлэх ухаанд идэхгүй одоо дэлхийн дулаар л эднэр бол хамаагүй гэхэнээр ингээд олон улсын гэрээ мөрнөөс гарах мэдээж Америк айгүй хөрөнгө санхүү дээрээ зарцуулдаг учраас мөнгөө татж байгаа нь зөв байж магадгүй. Гэхдээ нөгөө талаар бол бид нар нэг л дэлхийд амьдарч байгаа учраас яг дэгийг хэлснээр зөвхөн селфиш яг өөрийнхөө төлөө шийдвэр гаргах тэрийг дэмжих биш. Бид нарын өөр хүүхэд ямар нийгэмд амьдрах вэ? Одоо нүүрс манад өнөөдөртөө ашигтай байгаа хамаг одоо мөнгө олж байгаа гол уурхай болж байгаа ч гэсэн манайх одоо жишээл өөр юм хөрөнгө оруулалтаа хийх тэр өөр нь явцгүй болж байгаа юм бол дэлхийн дулаар л одоо энэ тэндгүй ингээл галт өмбөр гараад янз бүрийн юмуд болоод зөвхөн Америкч гэхгүй дэлхийд даяар тийм үр өршгөн мэдэгдэх юм уу тийм их явж байгаа тохиолдолд жишээлбэл яг тэр нөгөө үнэт зүйл бид нарын ирээдүйд жоо хасыг харсан тийм юмнуудыг харж бас дэмжүүл зүгээр ах гэж бодож байгаа байхгүй. Харамсалтай зүгээр яг бид нар яг өөрийнхөө өмнөх амьдралыг авч явах гээд тэмцэж байгаа учраас айгүй олон хүмүүсийн хувьд бол тэгж дараагийн алхмуудыг бодох чадвар бол айгүй хэцүү тий. Өнөөдрөө болгож ивэл маргаашийн тэр ирээдүйд одоо 10 жил 20 жилийн дараах нь бид нар хамаагүй гэсэн. Тэр бодлол яг Америкт одоо саналаа өгч байгаа улсуудын хувьд ч гэсэн айгүй харагдаж байгаа байхгүй тий. Мэтгэлцээний дараа хүмүүсийн ярьж байгаа юм, мэтгэлцээний үеэр ярьж байгаа юм, асууж байгаа асуулт тэгээд тэрний талаар экспертүүдийн ярьж байгаа юм дунд ч гэсэн ингээд анзаарах юм бол яг тийм асуудууд айгүй хөндөгдөж байгаа. Тэгэхээр яг тийм алсыг харсан бодлого олон жилийн дараа бидний амьдрал ямар ах вэ? Марс руу бүгдээрээ нүүчихгүй бол энэ дэлхийд л бүгдээрээ байж тээ. Тийм учраас тэр бодлогонд нь одоо яг дэлхийн том гүрний бодлого хаашаа явах уу гэдгээс чинь айгүй олон улсын харилцаа, эдийн засаг, улс төрийн соёлын бүх харилцааг зохицуулж байгаа учраас бас нэлээд бодмоор тэгээд Монголын сэтгүүлчид ч гэсэн тэр талаар айгүй тийм өргөн үрээтэй мэдлэг өгч сайн материалууд бичмээр юм шиг надад санагддаг. Facebook-тай холбоотой тий асуудлууд айгүй гарч ирсэн шүү дээ. Энэ жилийн хувьд тийм одоо хил ам гарахтэй магадлал ер нь хэрэг байгаа вэ? Тэг ер нь худал мэдээлэл тарах тий энэ байдлаас сэргийлж айгүйх ажил хийгээд ах шиг байсан энэ олон нийтийн сүлжээний байгууллагууд энэ тал дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ? Тэгээд сүүлийн 2-3 жилээс чи илүү хугацаагаар бас яг монголчуудын хувьд Facebook дээр ямар төрлийн хурамч мэдээ гарч ийнө гэдгийг судлах гад ингээд ордоод би яваад байгаа. Тэгээд тийм болохоор энэ талаар бол би айгүйх анхаардаг. Тэгээд энэтэй харьцуулахад ерөнхийдөө хурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд 3 арга байгаа гэж үздэг. Тэр нь болохоор нэгдүгээр хүмүүсийг гээгэрүүлэх мэдээллийн боловсролтой болгох. Тэг хүн өөрөө уншаад өөрөө контролдох. Энэ хэвлэг унших юм бол одоо хурамч мэдээ, нэм сэтгүүлчийг унших юм бол мэрэгжлийн сэтгүүлч одоо энэ хүнийг уншаад гэх юм бол би итгэж болох юм шиг юм уу. Гэтэл заавал хэвлэл мэдээлэл гэхээс илүүтэйгээр бид нарт одоо сошиал медиагаас юм уу, Твиттерээс ч юм уу ингээд их сурвалжаар шалгаж чадахгүйгээр айгүй олон мэдээллийн урсгал хүмүүс бөмбөгдүүлж байгаатай холбоотойгоор хүмүүс ерөөсөө тэрийг хянах чадвар айгүй суларсан. Тийм учраас хүмүүсийг харсан болгондоо итгэхгүй одоо яаж хянах уу, шалгах уу, ямар нэгэн мэдээлэл гэхэд шэр баатныг дарахгүйгээр тэрийг нягтлж байгаа залхуурахгүйгээр цааш нь яаж явуулдаг болох вэ? Бага наснаас нь тэрийг яаж сурах уу гэх дэлхийн нийтээр энэ талаар айгүйх тэмцэж байгаа. Америк ч гэсэн мөн адилхан. Хоёрдугаар арга нь болохоор одоо яг Facebook, Twitter, одоо тэгэл TikTok, YouTube гэх мэт юм нийгмийн сүлжээний платформуудыг зохицуулалт оруулах. Энэ зохицуулалт оруулах явцдаа угаасаа тэр нэг асар их мэдээлэл урсж байгаа хүн болгон баг мэдээлэл үйлдвэрлэх сэтгүүлч болсон ийм орчин үед гарч байгаа мэдээлэл болгоныг хянаад авах тийм хүний хүч хүрнэ гэдэг бол айгүй асуудалтай. Тийм учраас энд бол одоо энэ платформуд өөрсдөө машин сургалтын янз бүрийн алгоритм хэрэглэх, хиймэл оюун ухааныг
аргыг ашиглах тийм чиглэл рүү явж байгаа. Тэгээд одоогийн энэ сонгуулиар бол энэ хоёр дахь аргыг гурав дахь аргатай илүү холбож байгаа гэж надад харагдаж байна. Яг ингээд энэ талаар судалгаа хийж байгаа хүний хувьд харахад гурав дахь арга нь болохоор fact checkers гэдэг байна шүү дээ. Баримт нягтлагч. Тэр нь бол одоо бүр мэрэгжлийн хаана гарч байгаа мэдээлэл буруу байна уу, юутай шалгах уу гэдэг тэр чинь нөгөө information curation гэдэг мэдээллийг ангилж ялгах, хаанаас юуг авах уу гэдгийг судлах чи өөрөө тусгай мэрэгжил шиг болж байгаа тийм. Тэгээд энэ fact checking баримт нягтлах төрөл бүрийн байгууллагууд айгүйх байгууллагаж байгаа том хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийнхөө дэргэд тийм баримт нягтлах албатай болсон. Тэгээд одооны яг түрүүн би цухас дурсан энэ удаагийн сонгуулиуд одоо Facebook, Twitter, YouTube гэсэн сүлжээнүүд бол хоёр аргыг айгүйх хожин. Энэ нь болохоор тэр шинэ алгоритмуудыг дуршиж байна. Гэхдээ тэр нь одоо зөвхөн компьютерийн код алгоритм найдаас одоо хуурамч мэдээ байна уугүй юу гэдгийг шалгах гэхээр бол айгүй хэцүү юм биш. Би монгол хэл дээр ч гэсэн одоо natural language processing хэрэглээд монгол дээр гарч байгаа мэдээнээс яг хуурамч гэдгийг яаж ялгах вэ гэдээ үзнэ гэхэд тэр бол айгүй хэцүү юм биш. Ямар үгүүдээр ганцхан үгээр нь хянаж болохгүй, өгүүлбэрээр нь хянах хэрэгтэй, контекстыг мэдрэх хэрэгтэй. Тэрнээс биш ганцхан үг өгүүлбэрээр тэрийг хуурамч байна гэдгийг шалгахад айгүй хэцүүтэй. Тэрнтэй адилхан энэ fact checking хийж байгаа хуурамч ташаа мэдээллийг илрүүлж байгаа тэр хэмэд оюун ухаан бол асар хурдцтай хөгжиж байгаа энэ асуудлыг шийдэхин тулд тэгээд энэ ч учраас тоог нь мартчих ер нь бол Facebook хэдэн жилийн өмнөөс ахуулаад хэмэд оюун ухаанд аюу хөрөнгө оруулалт хийж байгаа. Яг энэ чиглэлээр Twitter ч гэсэн яг тэгж байгаа. Тэгээд одоо ингээд анзаарсан бол одоогийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо яг сонгуулийн маргаашаас эхлүүлээд янз бүрийн Twitter-ээр жиргээгээр янз бүрийн би ялцлаач гэдэг юм ингээд хүмүүсийг төөрөгдүүлэх мэдээллийг аюу тарааж байгаа. Тэр болгонд нь бол жиргээ Twitter-ийн платформ өөрөө тэрийг детект хийгээд доод толгойн тэрийг энэ бол хуурамчтай, энэ бол магадлагатайгүй үнэхээр энэ сонгуулийн үр дүн бол гараагүй байгаа гэх мэтээр ингээд залруулга хийж явж байгаа. Нөгөө талаар Facebook болохоор хүмүүсийн news feed-эн дээр гарч байгаа тэр алгоритмаар гарч иж байгаа мэдээлэлээ хүний оролцоог бас илүү оролцуулж байгаа гэж бичсэн билээ. Тэр нь болохоор урд нь бол одоо recommendation system гэж байдаг. Тэр нь болохоор би өмнө нь ямар мэдээлэл уншсан бэ нүү, хэний пост, аль найзынхаа постыг би илүү их лайк хийгээд байна үү те. Эсвэл би ямар мэдээллийн их сурвалжаас мэдээлэл орж ирэхээр би илүү тэрэнд engagement хийгээд ингээд лайк хийх юм уу, share хийгээд байна уу гэдгийг мэдэрч байгаа хүний оролцоогүйгээр recommendation системүүд явдаг. Тэгэхэд одоогоор бол Facebook тэр recommendation системийнхаа тэр алгоритмыг төр зураг унтраасан байгаа гэж бас бичсэн байлээ. Тэгээд энэтэй холбоотойгоор бол яг 3 дахь өдөртөө яг сонгуулийн маргааш гэд Facebook-ийн тэр алгоритмууд нэг юмыг анзаарсан байна л да. Тэр нь болохоор хулгайлахад бойл гэсэн тийм Facebook group үүссэн гэнэ. Тэгээд тэр бол маш хурдан хугацаагаар хүний нэмээд дөрөвдүгээр өглөө гэхэд тэр бүлэгт 22 цагийн дараа дөнгөж байгуулагдсанаас 22 цагийн дараа гэхэд 320 мянган гишүүн элсүүлчээд тодорхой нэг үед бол бүр 10 секунд тутамд 100 шинэ хүн тэр группт элсэжсэн гинэ. Тэгээд тэр нь болохоор Трамп яадаг дэмжигчдийн тийм групп. Тэгээд тэр нь болохоор одоогийн явагдж байгаа сонгуульд итгэж болохгүй. Эдгээр бол дандаа худлаа хуурамч юм хийж гин гэх. Тэр нь хүмүүс зураг оруулж байгаа нь болохоор янз янзын видео, тохиомол тийм зургууд оруулаад намайг сонгуулиуд саналаа өгч байхад ингэжсэн ч гэдэг юм уу. Ийм зөрчил гарч ирсэн гэх юм тийм их видеонуудыг тавьсан байсан гэх. Тэгээд тэрийг жишээлбэл Facebook хаасан байл. Улс төрийн систем ч байна уу, компьютерийн систем ч байна уу, бүх юм бол хүнтэй л холбоотой тийм. Бүх асуудлууд бол хүнээс л үүсч чадах. Тэр улс төрд хүмүүс өрсөлдөж байгаа, хүмүүс сонголтыг хийж байгаа. Компьютер бас хүн алгоритмыг зохиож байгаа, хүн ажиллаж байгаа, хүн ашиглаж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа бүх энэ зам байдлууд бол ерөөсөө хүний зүрх сэтгэлтэй л холбоотой байхгүй юу? Тэгээд одооны байдал харахад бол энэ нэр дэвшигчдээс өсвөлээ сонгогчдын байдлыг харахад юу л харагдаж байна вэ? Би үнэн, ганцхан миний л үнэн гэсэн утгатай. Өөрөлдөө үнний тухай ойлголт хүнд байхгүй болцсонтой маш холбоотой. Яг юу үнэн гэдгийг хэлж мэдэхгүй байгаа. За энэ бол хэвлэл мэдээлэлтэр бол бүр их аимшигтай харагдаж байгаа. Хэвлэл мэдээлэл ер нь бол Америкт байгаа нь хэвлэл мэдээлэл тийм ээ. 9 конгломератын мэдээлэл байгаа шүү дээ. Дандаа тэдний дуу хоолойг бид нар сонсож байгаа болохоос энд бол тэр ард түмний дуу хоолой нийгмийн бүх давхаргын дуу хоолой сонсох гэж ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ сонгуулийн сурталчилгаанд хэн ч эндээс мэдээ хүлээж авах. Энэ сошиал медиаг ярихгүйгээр сошиал медиа тэгтээ хүмүүс өөрийгөө илэрхийлэхийн тулд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийн тулд ашиглаж байгаа болохоос энд бол сэтгүүл зүйн явагдаж байгаа юм ерөөсөө байхгүй. Ямар ч баланстай мэдээ байхгүй. Эсвэл Байден, эсвэл Трампыг мул, эсвэл Байден өмгөөж, эсвэл Трампыг өгөөж тийм нэг хэвлэл мэдээлэл, тийм мэдээ явуулах ёсгүй. Сая сонгуулийн мэдээ үзсэн нэг ч газар явуулж байгаа юм байхгүй тий. Нэг юм сонсоод үзэл бодлоо, нэг юм өгүүлбэр хэлээд үзэл бодол. Тэр бол ерөөсөө мэдээлэл шүүх. Тэр хүмүүс бол мэдээлэл авах эрх нь ерөөсөө байхгүй болсон харагдаж байгаа байхгүй. Тэгээ уг нь бол хэвлэл мэдээллийн сурталчилгаа яаж явагддаг бол хоёр намынхаа платформыг л ярьдаг шүү дээ. Ерөөсөө тийм юмнууд байхгүй. Дандаа хүмүүсийн тухай ярьдаг байхгүй. Тэгэд үгэн дээр тоглолдог дандаа. Муухай янз бүрийн үгнүүд хэлж хүний нэр цол өгөх тийм юмуд
маш их болсон. Сая энэ жилийн тэр сурчлага харахгүй. Би их үзээгүй энэ жил өрөөсөө. Харахгүй л ганц хоёрыг үзэл тэгээд орхисон. Тэгэхээр энэ хэвлэл мэдээлэл бол яг энд үндсэн өөрөө бол ерөөсөө хэлгүй. Тэгэхээр хэвлэл мэдээлэл ардчлалын гол тулгуур гэдэг байна шүү дээ. Жинхэнэ мэдээллийг өгч явах хэрэгтэй тулгуур. Үнэн ямар хэмжээнд байдгийг тэр хэмжээнд хүртэх хэрэгтэй байна. Тийм байхгүй. Тэгээд өөрсдийнхөө үнийг хэлж байгаа. Хүн болгоо өөрийн үнэтэй тий. Яг тэр блогны хэмжээнд л ажиллаж байгаа байхгүй хэл мэдээлэлүүд бол тий. Сошиал медиа, фэйсбүүкний хэмжээнд л ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ямар ч софтвер зохицуулахгүй тий. Энийг бол яг тэр хүн мэрэгжлийн үүргээ хэр зэрэг мэдчихээн. Тэгээ ардчлан нийгмийн утга учирыг хэр ойлгож байна. Энэ бүхнээс л хамаарах ёстой зүйлүүд. Тэгээд яг энэ хэвлэл мэдээлэлд байгаа нэг талыг барьсан энэ partisanship-ийн асуудал хязаа үүссэн бэ гэхээр 87 онд FCC-ийн Fairness Act гэдэг байдаг л да. Шудраг осны акт гэдэг. Яг энэ үед анх телевиз хүчтэй үүсч гарч ирж байхад энд нөгөө хэвлэл мэдээллийн тэр тэнцвэртэй байх өөрийн жоохон багасгаад үзэл бодлын нэвтрүүлгүүд чөлөөтэй байж болохоор өөр оруулаад өгцтэй. Эндээс эхлээд ток шоунууд их үүссэн байхгүй. Тэгээ одоо мэдээний үрт дандаа ток шоу шүү. Ток шоу бол мэдээллийн төрөл биш, үзэл бодлын төрөл шүү. Хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг хэлдэг. Өөрсдийнхөө үнийг ярьдаг баг. Яг ийм хэлбэр рүү орсон. Одоо энэ нь бол бүр хүчтэй болоод зүгтээ бүр сошиал медиа руу ороод ингээд явцсантай холбоотой. За маш баярлалаа. Бидний ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Хойд Америкийн цахим мөртөө төрийн бас байгууллагын дэргэдэх мэдээллийн манайхан вебсайтын хамт олонны бүтээл манайхан Америкт подкаст энэ удаад Америкийн нийслэлийн улсын ерөнхийлөгчийн сонгуул түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарын зочноор Сиэтл хотоос сэтгүүлч судлаач Оян Гэрэл, Чикаго хотоос мэдээллийн зан үйл судлаач, инженер сэтгүүлч доктор Борчлон, Юта мужаас улс төр судлалын ухааны доктор, судлаач Дэлгэр Жаргал, хөтлөгч миний бие Оклахома мужаас холбогдлоо. Та нартай маш их баярлалаа. Нэг зүйлийг онцлоход бидний ярилцсан сууж байгаа энэ мөчид сонгуулийн дүн хараахан эцлээгүй. Магадгүй энэ дугаар цацагдах мөчид Америкийн улсын дараагийн ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг нь аль биесээр зарлагдсан байх үзье. Хоёр өрсөлдөгчийн хинэн ч одоо ерөнхийлөгчөөр тодорсон бай. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгсэн маргаан будаангүй ийм сонгуул болж өндөрлөөсэй гэж хүсээд энэ удаагийн дугаараа бид өндөрлөж байна. Анхааран сонссон та бүхэнд маш баярлалаа.